том толгой подкастын шинэ дугаарт манай сан хосоо хосоос сан за дахиад явъя нэр. За манай том толгой подкастын шинэ дугаарт сан хосоо хотоос манай толгой ирж оролцохоор хүрэлцэн ирсэн байна. Тэгээд хүлээн авна уу? За баярлаа. За өөрийгөө танилцуулах уу? За сайн явж ирсэн зулгаа. За сайн. Уулзааг уудсан биз дээ, тийм. Нэлээд уудсан байна. Их баг 5 жил болсон уу яасан тийм. Тийм баг. Баг уцаар л яриадсан баг тийм. За. Уцаар л ярьдаг байсан баг тийм. Тийм. Хууч чинь яг хоо жил хамт амьдарлуу тийм. Нэлээд удаан амьдэрсэн. Цуг амьдэрч байсан. Манай рүүммейтээр толгой амьдэрдэг байсан. Тэгээд өнөөдрийн мань дугаар толгой оролцохоор ирсэн байна. За тэгээд толгой өөрийгөө танилцуулаад гоё эхлэх үү. За тэгээ би толгой Батбаатарын толгой гэдэг 2013 онд Америкт анх Berkeley, Калифорни мужийн Berkeley хотод ирж исэн. 10 жилээ Орос 14-д төгсөөд шууд Америк руу наашаа гарч ирээд Berkeley City College гээд Community College ирж исэн. Тэгээд өнөөдрийн дугаараар хүрэлцэн ирээд өөрийнхөө туршлагаасаа гадаад оюутан Америкт ирэх хамаг туршлагаасаа хуваалцах гал тэгээд ирлээ. Аха. За бид хоёрын өнөөдрийн маань яг гол ярих одоо сэдвүүд болохоор Америк нэгдсэн улсад яг оюутан болох хүсэлтэй залуучуудад бид хоёр нэн шаардлагатай байгаа асуултууданд ерөөхдөө хариулъя гэж бодож байгаа тийм. Яг тэгээд бид хоёр нийтдээ нэг шигшиж байгаа нэг 10 асуулт бэлдсэн. Тэгээд яг энэ 10 асуултын дагуу би асуугаад толгой хариулаад тэгээд явчихъя гэж бодож чинь дээрэс нь за тэг ямар ч байсан яг үндсэн асуултууд руугаа орохоос өмнө хоёлаа толгойгийнхаа хүүхэд нас тэг Америк гэдэг бас ирэх болсон шалтгаан тийм. Манай бас подкаст ч өөрөө бас хүмүүсийнхаа яг тиймэрхүү юм нас хариулдаг бас нэг үндсэн нэг сэдвэн байдлаа тийм. Гүй тэгээд яг багасаа одоо ямар суу гэдэг лээ картунад ор Disney Channel их үздэг байсан юм да. Тэгээд тэндээсээ нэг л хүмүүс Америк сууг юм чи тэгэл Америкээс гарч чадаа хүүхдийн кино энэ төр үзээд айгуух тэгж инфлюенсд орж исэн. Тэгэл Америк гэж юу гэдэг ямар гэдэг л айгуу тийм хүсэл ер нь бол багаар төрж эхэлсэн. Тэгэд ер нь бол хамгийн их тэгж хүсэл төрүүлсэн киног л одоо гэртээ ганцаараа юм уу тэгээд гэртээ ганцаараа 2 дээр Нью-Йоркоор тэгээд манай Кевин төөрөөд явцдаг тэрүүгээрээ гэл харангуй Нью-Йорк гэж ямар гоё газар байт юм бэ юу гэдэг л дээрс нь гоё яг үнэтэй кино байсан. Тэрнээс л их гэж инспирэшн аваад Америкт ирж олон сурж амьдрал гоё юм байна гэж төрж эхэлсэн баг байхад. Тэгээд дараа нь яг яванда 10 жилээ төгслөө. Орос 14 төгссөн гэсэн нэгэд яг үнийг хэлэхэд Орос хэлтэй би бол нэг сайн биш байсан юм уу тэгэл нэг яаж байгаа нэг 3 авах гараал тэгээд нэг болгосон өөрийгөө. Бах англи хэл дээр Google-тэй кино тэгэл янз бүрийн хүүхдийн кино дээр үзсээр хагаад англи хэлээр нэлээ англи хэлээр яг хайлцгаад нэлээ гоё дуртай болсон юм ингээд англи хэлээр сурвал гоё юм байна гэдэг. Чи Монголд байхдаа тэгээ ерөөхдөө англи хэлээр сурцсан байсан уу? Яг анхан шатны хэмжээний юу л хүүхдийн кино болсон байсан тий. Би явандаа яг нэг TOEFL бэлдэж эссентер яаж зөв бичгүү яадаг. Тэрхүү дүрм энэ нэлийн нарийн ивчилж сурсан. Энд ирснийхаа дараа юу эсвэл Монголд TOEFL бэлтгэхдээ Монголд та тий. Тэгэл яг дөнгөж интернет дөнгөж эхэлжсэн болохоор тэгээд YouTube энтрээр зөндөө бахан бичлэг үзэл TOEFL дээр иймэрхүү юм асуудаг эссе бичгтээ ингэдэг гэл бахан тийм сургалтын видео үзсээр галлаас. Би яг TOEFL-ийн бэлтгэлийн сургалтын дээр гэл гарч ийсэн яг намайг Монголд авах үед тэгээд тэрэнд нь би нэг оролцож оролцоогүй л дээ. Гэхдээ одоо бодоод байхад тиймэрхүү сургалтанд ингээд оролцоо тэгээд сураад явсан бол арай жоохон хялбар болох байсан болоо гэж боддөө. Миний процесс гэхдээ яг тэгээд яаж хийж байгаа тэгээ болгоод 13 онд тэнд ирсэн дээ. Чи болохоор интернет ашиглаад бит дагаад өөрөө TOEFL-тай бэлтгэсэн шүү дээ. Хараханаараа тэгэл тэрнээс яг тэгж курс зугаад янз бүрийн яг хөтөлбөрөөр бол бэлдээгүй юм байна те. Тэгээд тэнцсэн үү TOEFL-тай? Яаж хийж байгаа л тэгээд нэг тэнцсэн. Тэгээд ер нь бол TOEFL гэдэг чинь одоо нэг төвшин тогтоо англи хэлний нэг төвшин тогтоох шалгалт юм да. Тэгээд энэ үгээр их сургуулиуд чинь яг TOEFL-оос болж яг сургуультаа хүлээн авах авахгүй гэдэг нэг шийдвэр
айгу цөөхөн гаргадаг. Яг TOEFL оноо жоохон доогуур байлаа ч гэхэд айгу зөндөө их сургуулиуд өөрсдөө гэсэн нэг хэлний бэлтгэлийн нэг програмууд олгодог. Тэгээд тэрэнд яг азар ирсэн нэг Berkeley City College-ийнхаа англи хэлний төвшингийн шалгалтын өгсөний дараа шууд юу үндсэн ангид ороод амжицсан. Тэгээд яг заавал нэг TOEFL энэ community college-оор явъя гэж үзвэл заавал нэг TOEFL 100% яг шаардлагатай байха болцсон. Одоо үед өөрсдөө нэг айгуу сургуулиуд өөрсдөө гэсэн нэг англи хэлний сургуулийн програмд байдаг болохоор тэгж яасан. Зүг. За хоёлаа тэгвэл Америкт ингээ 13 онд ирсэн шүү дээ, тий? 13 оны 8 сард иржсэн. Тэгээд одоо хүүхдээ хасаа гэртээ ганцаараа үзээд тэрний дараа ер нь Америк л явъя гэсэн тийм мөрөөдлөө дагаад наашаа явсан юм шүү дээ, тий? Ер нь Монгол дахта мэрэгчлээ сонгоцсон байсан уу эсвэл яг энд ирж сонгосноо? Я тэр чи яг 10 төгсчөөд Америк руу яг тэр явах болсон яг тэр үеийнхээ жоохон хуваалцаач. Тэгээ хоёлаа асуулт тодорхойлоо. Чи яг тухайн үедээ яг 10 төгсөж байхдаа яаж Америк руу өөрөө тэр одоо сургууль эднэрт хөөцөлдөж те яг явж исэн бэ? Чи яг ирээг байхдаа шүү дээ тэнд те. Яг дахиад одоо интернетээр судалгаагаа явуулж байгаа л нэг юу ч хайж байгаа яг сайн мэдгүй зүгээр яг л зүгээр Google-ээр Top University гэх яг хамгийн ихний хайлт байсан. Тэгээд гарч ирэхэд одоо энэ хажууд байдаг UC Berkeley энэ гэл нэг лаглаг мундаг сургуулиуд гарч ирээд янгууд. Ер нь бол хоцорсон байснаа би бол ойлгосон. Одоо аппликейшн одоо тэдэн сараас тэдэн сарын хооронд ингээд сургууль элсэгчтэй авдаг энэ төргээд чи яг төгсөөл би тэр судалгаа хийж эхэлсэн байхгүй 100 гэсэн үг юм уу 5 6 сараас эхэлсэн биш үү? Бараг 6 сараас тийм тэр нь жайл хэдийн болцсон. Хэдэн сараас эхэлдэг байсан байна гэсэн чи? Одоо өнгөрсөн жилийнхаа 10 сард бүх материалаа явуулсан байх ёстой байсан байлээ. Тэгээд тэрийг би бол өөрөө сайн яг тухайн үедээ сайн судалж үзээгүй байсан болохоор тэгээд жоохон хоцорсон асуудлаар яг хөө мэрэгжлийн хувьд бол яг өөрөө мэрэгжлээ сонгоогүй байсан. Тэгээд нэг бодлын надаа амар байсан юм азтай байсан юм уу гэж хэлэх юм уу? Азтай байсан гэж хэлэх юм уу да. Community college-д орохдоо яг мэрэгжлээ одоо яг сайн сонгоход их тусалсан айгүй их тийм үндсэн боловсролын хичээлүүд олгодог болохоор ийм мэрэгчлэр ийм хичээлүүд байдаг гэдэг зангууд мэрэгчлээ яг ингэ сонгоход их тусалсан. Тэгснээс бол яг 10 жилээ төгсөөд бол инженерил гэж боддог гэсэн. Тэрийн тэгээд юуны инженер гэдэг одоо төрөл бүрийн инженерүүд байдаг гэдгийг ч яг сайн ойлголт байгаагүй. Инженер болно л гэж хэлдэг гэсэн. Тэгээд за тэгээд топ сургууль гэж гуглдээд. За тэгээд сургуулаа мэдээд. Сургуулаа мэдлээ яг хөө энэ бас нэлээд судалснаа ойлголоо. За тэгээд юу болсон? Тэгээд харангууд одоо өөр сургуульд ороод одоо жил хүлээхгүйгээр их сургууль руу явах тийм болцоо юу вэ гэдгээс асуудалж байгаа. Community college гэж юмыг олоод тэр нь тэгээд нэгдүгээр 1 2 дахь курсынхаа хичээлүүдийг community college-д аваад шилжиж орж болд юм байна гэдгийг л мэдсэн. Тэгээд UC Berkeley-гийн вебсайтаар нь харж байгаа тэрийг мэдсэн. Тэгэнгუთ нь иргэн тойронд нь ямар коллеж байдэн, community college байдэн ингээд тэрийг судалж үзээд тэгээд наашаага Peralta гэдэг тийм одоо холбоосын Berkeley City College гэдэг нэг коллежд анх апплайдад иржсэн. Тэднийх нь нөгөө хугацаанаараа дуусаагүй байсан. Тэд нар бол аппликейшн нэг авч л байсан. Тэгээд нэг апплайдаж үзээд яг үндэ юунд апплайж байгаа ч бас яг сайн бүрэн ойлголтгүй л яг анх апплайдж исэн. Ямар ч гэсэн боломж байгааг нь хараад тий. Тэгээд анх ийшээ мэрэгчлээ цаасан дээр бичгэд бол биотехнологи гэж яг явуулж исэн. Тэр яг үндэ гэхдээ бол биологдооч би яг сайн байгаагүй. Эхлэн явуулаад үзсэн. Тэгээд хүрээд ирсэн. Мэрэгжил яг үндэ сонгоогүйсэн. 10 жилээ төгсөөд аавас асуусан байдаг. За одоо манай монголчууд чинь нэр нь бол багасаа биднэрт хэлчихдэг шүү дээ. За тэгээд одоо энэ үгээр сурах шүү гэл. Тий. Би тэгэл 10 төгсөл аавас асууж. За би юугаар сурах юм гэж мэдгүй. Би өөдөөсөө биш бас мэдгүй гэлээ битээ нэг тэгж харж ирсэн. Тэгээд яг яахаа сайн мэдгүй тэгээд өөрхөн сайн судалгаагаа явуулаад жоохон сандарсан байдалтай тэгээд.
Америк руу ирмээр байна гэдгийг л би яг мэдчихсэн. Тэгээд тэр коллежид нь болохоор чамаас ямар нэгэн TOEFL чинь за сая тэр үеийн TOEFL бол яг англи хэлний төвшин тогтоох шалгалттай. Тэр IELTS нь бас төвшин тогтоох шалгалттай. Тий, IELTS одоо бол сүүлд одоо сая ковидын дараа Duolingo гэдэг нэг аппликейшн байдаг. Тэднэр бол бас тэднэрийнх өөрсөн гэсэн тийм шалгалттай болсон их сургуулиуд бас IELTS, TOEFL тэгээ Duolingo 3-ыг авдаг болсон юм байлээ. Тэгээд яг миний хувьд бол нөгөө community college-ээр явсан болохоор өөрсөө нэг аппликейшн дээр өргөдөл дээр биччихсэн TOEFL оноо бид нар руу явуулж болно яг ер нь бол сайн. Гэхдээ бол яг TOEFL-гүй байсан ч гэсэн бид нар хүлээж авч болно гэдэг. Тэгээ өөрсдөө бичсэн гэдэг. Тэгээд яг өөрийнхөө TOEFL-ийнхоо оноог явуулж исэн. Чи түрүү хангалттай он авсан мэт нь. Хангалттай л ах гэж боддог ш. Би одоо тэгээд аль нь хангалттай байсан, хангалтгүй байсан гэдгийг яг сайн мэдгүй. Тэгээд яг ирсний дараа яг үндэ манай тэр коллеж бол TOEFL-ийн оноог яг хараагүй. Яг өөрсдийн гэсэн нөгөө хэл тогтоох нөгөө хэлний төвшин тогтоох шалгалт бид нарыг өгүүлдэг байсан болохоор за TOEFL гэсэн юм заа гэлээ нэг. Тэрний тоодгүй байсан. Нэг хэсвэртэй тоогоогүй. TOEFL-ын тэгэхээр илүү жоохон гадаад оюутнуудтай л их чухал болохоос яг Америк дотор ороод ирэнгүүт ер нь тийм. Яг одоо тэр би одоо community college гэж яриалгаа нэг хоёр одоо өөр төрлийн их сургуулиуд байгаа шүү дээ. Community college тэгээ university гэдэг. Yes. За энэ хоёрын ялгаар ойлоо орхоо. За тэгээ тэр бол яг айгүй их хүмүүсээ гэж зөв ойлголттой байх хэрэгтэй гэж би бол боддیں۔ Тэр community college гэдэг нь одоо яг шууд орчуулаад үгээр нь орчуулаад явгоотой одоо community гэдэг чинь одоо нийгэм гэсэн үг шүү дээ. Одоо тэгээ нийгмийн коллеж тэрний яад юм бэ гэхээр одоо 1-2 дугаар курсын яг тийм төвшингийн хичээлүүд өгдөг. Яг анх тэгж гарч исэн зорилтууд нь миний харснаас бол нэг мэрэгчлэр ажиллаж байгаад одоо тэгээд мэрэгчлээ өөрчлөлийн хүсэлттэй байгаа ингээ хүмүүст юу хичээлийн дээр болгосон нэг тиймэрхүү тийм сургалт маягийн институтээр байгуулагдчихсэн юм шиг л би бол community college явж байхдаа дөнгөж 10 жилээсээ гараад сурж байгаа оюутнуудтай ч нэг ангидсэн одоо 56 настай 30 жил нэг газар ажилласан хүнтэй ч нэг хичээл дээр сууж үзчихсэн. Тэгээд энэ төрөл бүрийн хүмүүс оролцдог. Тэгээд сертификат энтрээр суралцдаг тийм юу гэдэг хэлээ. Бакалаврын зэрэглэхгүй зөвхөн одоо бакалавр гэдэг чинь 1-2-ээс 4-р курс гэж явж байгаа шүү дээ. Тэгэл community college нь даваа тал нь арай нэг жоохон хямдхан тэгмгүүтээ эхний 2-р курс арай жоохон хямдхан сураад арай хямдунаар сурангуудаа бакалавр болгодог тийм их сургууль одоо нэг university лөө шилжиж орох тийм айгүйх болцоо байдаг. Ер нь бол сүүлийн үед хүмүүс тэгэж ашигладаг болсон байлаа community college гэдэг нь. Одоо өөрөөр хэлбэл одоо цагт инженерээр одоо мэрэгчлээ хамаа бакалавр авмааргаад одоо механикийн инженерээр бакалавр хамгаалъя гэж бодоход одоо жишээлбэл UC Berkeley руу шилжиж ормоор байгаа шүү дээ. Нэгдүгээр курсээс ороод 1-2 дугаар курсын хичээлүүдийг UC Berkeley-д аваад тэгээд цаашаа яваад бакалавр авч болно. Эхний applied-ад орж чадаагүй хувьд үед community college руу явангуудаа 1-2 дугаар курсын хичээлүүдийг би ийм мэрэгчлэр энэ сургуульд сурмаа гэж хэлээд н одоо консулрууттайгаа хамт багш нартайгаа хамт яриад бэлдээд өгчдөг. Тэгээд 1-2 дугаар курсын одоо UC Berkeley-д ийм мэрэгчлэр 1-2 дугаар курстэй ямар хичээл авах хэрэгтэй байсан тэднэрийг community college-д аваад дахиад 3 дугаар курсээс шилжиж орох тийм хүсэлт гаргадаг нэг тиймэрхүү систем үүсэн байгуулсан байлээ Америкт. Тэгээд тэр community college-ийн дээр давуу тал нь одоо second chance одоо олгодог гэдэгт нь л аюу тийм давуу талтай юм шиг санагдсан. Ер нь бол тийм ялгаа нэг тийм байд юм билээ. Одоо university гэдэг нь 1-ээс 4-р курс яг л бакалавр, магистр энэ тийм зэрэгэл олгодог тийм их сургуулиуд яг одоо монголоор их сургууль тийм яг л их сургууль яг л бидний яг ойлголцоо нэг их сургууль гэж Монгол улсын их сургууль гэдэг шиг тийм. Тэд нарын тэгээд яг ингээ харахад яг л бакалавраар ингээ сурж байгаа хүмүүсийг харахад яг л 10 жилээсээ гараад applied-ал яг цагт нь амжиж applied-ал ингээ орсон хүмүүс яг л 10 жилээсээ явж байгаа. Энэ бол дандаа залуу хүмүүс айгүйх байдаг. Тэгэж дөнгөж сургуулиас гараад 10 жилээс гараад их сургууль орж байгаа хүмүүс ер нь байдیں۔ Тэгэж community college болохоор зүгээр яг мэрэгчлэн гэж сольж байгаа нөө in transition одоо нэг солилцоонд явж байгаа хүмүүсүүд айгүйх байдаг болохоор тэгээд тэр үг айгүй ялгаатай.
Ер нь бол тэгээ 1 2 3 4 дугаар курсын төвшингийн хичээлүүд л олгодог гэж аахгүй. Community college гэдэг нь бол 1 2 дугаар курсын ингээд төвшингийн хичээлүүд олгодог. Тэгээд тэр хичээлүүдээр юу хийж болох вэ те? Одоо мэрэгчлээс олж олно гэх юм уу 30 жилийн газар ажиллаад өөр газар ажилламаар байвал мэрэгчлээс олохын үед эсвэл зүгээр миний яг надтай адилхан оюутнууд гэх юм уу цагт нь амжиж их сургуулийн өргөдлийн тэрийг өгж амжаагүй эсвэл эхний удаа орж чадаагүй ч гэдэм үү те тэгвэл зүгээр жил алдахгүйгээр одоо боловсрлоо ингээд үргэлжлүүлээд 1 2 дугаар курсын хичээлд аваад 3 дугаар курсаас одоо university руу бакалаврынхаа програм руу шилжиж орох тийм боломж олгосон л тийм 2 институт зэтэй. Зөв. За ингээ хоёлаа ялгааг нэлээд өглөө шүү дээ. Тэглээ. Баахан л ярьчлаа тэгээд. За хэвээ гоё шүү. Чи тэгээд за хоёул хоёр дахь асуулт руу орохоос өмнө түрүүнийхээ яриг яач чи тэгээд нөгөө нэг гуглдж жагаад олоо тэгээд чи бүх ингээд одоо Berkeley их сургууль руу орох гэдэг чи ингээ үтсэн чинь за ингээ community college-ийг ашиглаад эхний хоёр курстээ сурж агаад 3 дахь курсаас ингээ орж болдгийг мэдээд тэгээд сургууль руугаа ингээ apply-даад орсон гэсэн шүү дээ. За тэгсэн чинь чамаг одоо тэр сургууль чинь одоо хэрэг хугацаанд дараа чамд хариу одоо хэлээд тэгээд чи тэрийг одоо визэнд ороод одоо ингээ Монголоос явж байгаа шүү дээ тий. Америкт ирж байгаа. Тэгээд яг Америкт тэр анхны тэр сургууль дээр очих өдрөх хүртэлх чамд тэр сэтгэл яг ямар байсан бэ? Яг нэг тэрхэн процесстэй чи өөрөө тэр үедээ сэтгэл хөдлөл өндөр байсан уу тий? Чиний бас ингээд багаасаа ингээ үзчихсэн юм руугаа чи явах гэж юм тий. Тэгээд тэрэндээ ер нь хэр ингээд өөрөө сэтгэл дотор одоо бэлтгэлтэй ч юм уу ер нь ингээд ямар санагдсан бэ анхны сэтгэл тий? Ер нь бол тэгэл айц бол айгүй их байсан. Тэгэл одоо судалгаа энэ дээр юугаа бүх юма би өөрөө л хийж байгаа. Чи өөрөө apply-даа тэгээ сургуульд тэнцсэн. Тэгээ чамаар урилга явуулсан уу тий? Тэгээ чи аваад визэнтертэй орно гээл одоо Америк хэлчин. Цаг бол олдохгүйсэн тэгэл Америк хэлчин лөө бахан залгаал имэйл бичиж асуувал манай хичээл ингээд удахгүй эхлэх гэж байгаа юм бай. Гэвэж байгаа хөсөлт гаргаж байна. Ингээд төрүүлж орж болох энэ. Тиймэрхүү хөсөлтүүдийг бол бас зөндөө байдаг юм байлаа Америк хэлчин тэргээд нэг юм шууд урдуур нь орчдөг. Тийм яг ингээ хараад хичээл нь хизээ эхлэхээр тэгээ яг хангалттай хугацааны өмнө бид нарт ингээ Америк хэлчин нэг хүсэлт гаргасан үгүй гэж бас санаа яг өөрсдийн гэсэн процесс байдаг л ахalta тэгээд оюутны визийн ярилцлага болоо ерөнхийдөө бүх материал нь бол ер нь гайгүй шулуухан явждаг боллоо тэд нэг тэгээд урд хүмүүсгээс оруулах тийм юу боломж өгдөг байх гэж би боддیں۔ Тэгээд ер нь бол тэгж гарч исэн би яг хэлсэн шүү дээ 10 жилийн төгсөөл сургууль ингэ судалж үзэж байгаа л нэг 6 7 сараас хичээл 8 сард эхлэх гэдэг. Баг тулцсан мэт. Тийм тэгэл би өдөр болгоо ингээл Америк хэлчингийн тэр хоцлон залгаал имэйл бичээл нэг ахавангуудаа чи чинь байж бид нар чанд хариу өгөхөөс төр хүлээч гэхүүгээд надад бүр уцаар яг нэг ах хэлжсэн. Бараг тэгж хэлжсэн бити залгаад байдгүй бид над имэйлээ жоохон болчихдгүү. Яг тэгж нэг л хүн тэр имэйлийн харж суудаг байсан юм яасан. Тэгээд ер нь бол нэг удаа тэгж хэлжсэн. Чамаа баг бүр таньдаг болчихсон биш үү? Чист өөрөө нэглээ. Тийм ээ сайн уу би ингээд тулгаа байна ингээд яасан би ингээд сургуульд ингээд апплайдад ингээд яасан тэгээд юу цаг авч болдгоо яасан ингээ хүсэлт гаргасан. Имэйлийг чинь авсан дугаа бараг хулж өндөгөө дугаа хүлээж игээ намайг загнаад гарч уусны цаа. Нэг тийм юу болж исэн. Гэхдээ яг хоо Америкт ирж сурна гээл тэгээд одоо суралтын төлбөр гэж нэг том юу байгаа шүү дээ. Тэгэхээр нааша цаашаа бол нэг би бол нэлээ Азтайсан нэг ахаасаа тийм хувийн зээл гэх юм нэг тийм авч исэн ихний 2 жилийн юу гэдэг. Тэрэндээ бол өөрийнхөө их азтай гэж үстэй. Тэгтээ тэгэл одоо community college юу гэдгийг би бас сайн мэдгүй. Тэгээ юу л явж байгаа ч мэдгүй ингээл мөнгө явуулчлаа гээл. Тэрнээс нь бас айгүй их айцсаа тэгээс очиод хааж байх байр энэ төрсэн. Би яаж байр болох юм яа гэдэг сайн судлааг басна. Тэгээ визэнд орчлоо гэл. Тэгээ визэнд ороод тэгээ визэнд ороо виз чинь гараад. Тэгээ чамд ямар сэтгэл байсан тохоо үед чи амар баярлж байсан уу эсвэл яана гэж бодсон уу? Яана арай их байсан тэгэл. Одоо очиж өгөхгүй. Очиод яана гэдэг. Тий. Одоо азар тэгээд яг манай ахын юу төрсэн ахын 10 жилийнхэн ангийн хөлтөнд энд бас нэлээ олон жил болсон. Тэгээд 90-ууд байр суурь болоход тусалсан. Гэхдээ тэр мэдхээс өмнө тэгэл нэлээ айдаг байсан. Тэгээд яана л гэж бодсон. Ямар том их хэмжээний мөнгө ингээд зээлэр ингээд алдсан нэг ахаасаа тэгэл төлбөр байгаал. Гэт юу хийж яана дүнгээл
17 л хүүхэдтэй тэгэхэд. Ээж аав энэ ах энэ надаа яаж итгэсэн юм бүү тэгэл итгэлэг намайг явуулсан. Яа. Ахтайгаа. Тэгээ ирсэн чи ямар байсан? Буугаад ирсэн чинь итгэсэн яанда гэсэн сэтгэл. Яг буусны дараа тэгээд одоо тэр яана гэсэн сэтгэл бол тэгээд нэг байранда ороод манай ахын найз одоо уугнах намайг хүлээж авч ирсэн. Тэгээд санчрах дээр уугнах намайг хүлээж аваад байр хайлцаа үлдэх. Өөрөнгөс нэг тийм өрөөтэй болол хичээл ихсний дараа л яг нөгөө догтлох сэтгэл ихэлсэн гэх юм. Тэгснээс бол тэгээд тэрнээс өмнө тэгээд яах ч юм лээ. Яана гэсэн ер нь бол нэлээд айдас бол байсан. Байранд орон ортлоо ер нь яанаа л гээл. Хичээл эхлэн. Nice. За тэгэж яасан. Тэг чам анх ирээд ирэхэд чинь давж исэн ахтаа бас те. Энэ төвшнийг ашиглаад бас те. Уурах. За. Дээрхэд 10 асуулт, эхний асуулт нь ингэсэн байна. Америк нэгдсэн улсад суралцах талаар бодоход юу нөлөөлсөн бэ? Хоёул энд хариулсан шүү дээ. Ингээ хүүхэд насны юу те. Америк нэгдсэн улсын ихтэй сургуулиудын талаар судалгаа хийх явцад танд ямар бэрхшээл тулгарсан бэ гэдэг асуулт байсан. Айгүй их мэдээлэл их юм уу одоо судалгаа явуулангууд одоо энэ их сургууль, ийм сургууль ингэж яана энэ төр гэл. Айгүй их олон янз тал талаас өөр мэдээлэл ингээ орж ирэл тэгээд тэрийг ингээ дотор ингээ органайз хийгээл нэг юу болохоо мэдгүй. Одоо тал талаас ингээл бахан мэдээлэл ороод ирэнгууд алинд нь яг ингээ анхаарлаа төлөвлүүлээд энийг хөөцөлт энэ төр гэдгийг тэрийг мэдгүй. Тэр нь жоохон хэцүү байсан. Их янз бүрийн тийм сургуулийн энэ вебсайт энэ ороод хаашаа орж яадаг энэ төр гэдгийг мэдгүй. Зөв мэдээлэл авч гэнэ буруу мэдээлэл авч гэнэ тэрийг сайн мэдгүй. Тэгэхдээ гадаад оюутан байхлараас өөрөө энэ төр гэлээ хальт мэдээллүүд яваад жаах юм. Зарим сургуулийн вебсайт руу орохлоор гадаад оюутан одоо иргэн оюутан энэ төр гэл тусдаа мэдээлэл байхгүй ч гэх юм уу заримд нь байгаа ч гэх юм уу тэгэл янз мэдээлэл орж ирээд мэдээллийн одоо тийм too much information орж ирээд ерөн жоохон бас хэцүү айлгаж ийсэн. Өөр судалгаа хийхэд нь бол аль хот руу ямар сургууль руу очих гэдгийг бас их сайн мэдгүй. Нөгөө мэрэгчлээ сонгож чадаагүй байсан болохоор тэгээ нэг жоохон бэрхшээлтэй байсан. Яг ямар мэрэгчлэр сурч ямар сургууль руу явах вэ гэдгийг тэрийг сайн мэдгүй. Зүгээр харанхууд буу будаж байгаа юм шиг л санагдсан. Яг онилсон юм байхгүй тэгэл нүдэн ханж байгаа л ингээд будаад байсан гэх юм уу. Нэг тиймэрхүү мэдрэмжтэй. Яплайдчихсан. За гурав дахь асуулт. Энэ SAT эсвэл ACT гэдэг байгаа шүү дээ. Энэ хоёрын тухай ерөөхдөө нэг товч ойлголт өгөөч. За ер нь би бол өөрөө SAT өгж байгаа нэг community college-ээр явцгаалаар тэгээд нөгөө 4 жилийн яг нөгөө university руу орох нөгөө 10 жилийн төгсөгчдөөс агай SAT өсдөг. Тэр нь яа гэм гэхээр одоо англи хэл, тоо тэгээд одоо зохион бичлэг тиймэрхүү шалгалт одоо ер нь бол тийм одоо оюутных нь юу гэдэг лээ. Одоо general education одоо яг оюутан нэг ерөнхий боловсролын ерөнхийдөө сурагч хэр сурдаг гэсэн мэдлэг энэ тийм шалгалцдаг тийм төвшингийн шалгалт гэх юм уу. Тэр юу гэсэн бэ? Одоо математик байдаг. Унших тэгээ бичиг зохион бичлэг байдаг. Тийм тэр гурыг айгу ер нь нэлийн гүн шалгасан тийм шалгалтууд эдэн. Тэгээд 10 жилийн оюутнууд нэгдүгээр курстэй university руу ороход айгу хэрэг болдог. Том одоо их сургуулиуд шаарддаг өндөр оноотой үйлдэлтэй юу орох боломж нь илүү өндөр байдаг гэдэг. SAT нь болохоор ямар үгний товчлол юм бэ? SAT нь standardized American test юм ба шүү дээ. Тэгдэг хаа. Яг сайн санд байна. Тэр гэхдээ ер нь 10 жил төгсөж байгаа хүүхдүүд болгон энийг яг энэ SAT-г өгөөл төгсдөг юм байна те. Тэгжиж их сургуультай. Одоо манайхаар бол ерөнхий эсэлтийн ерөнхий шалгалтчлууд тэр л юм байна л да те. Бүх хүүхдүүд өгж төгсөөл ээш гэдэг те. Тэр л болж таартай те. Тэгээд SAT нь бол зарим оюутнууд тэгээд 10 жилдээ байхдаа энэ SAT-га сайн өгөхгүй бол би их сургуульд орчих чадахгүй энэ төр гэдэг нэг тийм буруу ойлголттой бас байт юм байлээ. Одоо SAT дээр
зүгээр 100% бүх юм дээр нэг 100% гэдэг авсан тохиолдол сургуультай өссөн сургуультай ороогүй бас хүмүүс байдаг оюутнууд бол байдаг юм билээ. Тэр нь яа гэм гэхэлэр их сургуулиуд чинь дүнгээс гадна тэгээд хичээлийнхаа гадуур өөр юу хийдэг, ямар хүн байсан бэ гэдгийг бас хард юм байлээ. Тэгээд зүгээр хичээлээ хийгээл хичээлээс гадна өөр юм тэгж extracurricular хичээлээс гадна өөр юм хийгээгүй байсан бол тэгээд аяга олон сургуулиуд оюутнуудыг хүлээж авдаггүй. Тий, тэгээд одоо сайн байсан ч хүлээж авдаг юм уу тий. Тий, одоо тийм сайн дурын ажил хийсэн үү? Эсвэл юу гэдэг дадлагын ажил энэ төр зунаараас чөлөө цагаараа хийж ийсэн үү? Энэ төр гээд хичээлээсээ гадна өөр бас юу хийх тийм чадвар ингээд байдаггүй гэдэг. Тэрийг бас аяг үздэг юм л. Бусад боломжуудыг нь хардаг байна шүү дээ. Зөвхөн шалгалт хичээл гэхгүй тий. Яг нь тэгээд их сургуулиуд чинь яг мундаг хүн л хүлээж авах гэдэг байгаа шүү дээ. Тэгээд зарим оюутнууд ч тэгэл 10 жилдээ робот шиг хичээлээ хичээлээс өөрөө мэддэг болчихлоо. Тиймэрхүү оюутнуудыг бас хүлээж авдаг тийм үеуд бол байдаг юм байна. Бас сони юм байна тий. Тэрийг бас нэгсэндээ нийгмийн оролцоог нь хараад шүү дээ. Тэр хүний. Тэгээ хувь хүнийх нь бас өөрийнх нь одоо хичээлээс гадуурх одоо чадамжийг нь ер нь бол тэр чигтээ хүнийх нь одоо нийгэмдээ ямар үнцэнтэй хүн байна гэдгийг бас харна. Тий одоо өрөөндөө ингээ ном уншаал суугаад байвал одоо нийгэмд өөрийнхөө тэгж нийгэмдээ оролцсон уу оролцоогүй юу гэдгийг бас айгүй хараад байдаг. Хүний л бас айгүй хардаг болсон байлаа. Эсвэл үед бол ямар сан бас гоё мэдмээр юм байна те энийг бас. Тэгэхээр одоо ингээд их сургууль тэр өөр апплайд байгаа хүмүүс ах юм бол өөрийнхөө тэр хичээлээс гадуур хийжсэн тэр ажлуудыг маш тодорхой гоё бичиж өгөх хэрэгтэй байна шүү дээ. Одоо айгүй олон их сургуулиуд эссе авдаг, өөрийгөө ингээд танилцуулна гэсэн эссе авдаг. Тэрэн дээрээ яг ингээд гоё өөрийгөө рекламдах гэх юм уу та тий. Өөрийгөө яг тэгж сайн рекламдах боломж нь гэдэг. Тэгээд хичнээн тэгж сайн дүнтэй байлаа гэд өөрөө тэгж сайн гоё рекламдж чадахгүй бол тэгээд ер нь бол топ сургуулиудаас хүлээж авдаггүй тийм үед болсон тоо байдаг. Эсвэл тэгээд дүн нэг дундч дүн энэ шиг юм уу те тэнгуудаа өөрөө айгуу сайн рекламдаад нийгэмдээ ингэж оролцсон гэд гоё тайлбарлаад өөрийгөө гоё танилцуулаад зүв бичсэн үед бол топ сургуулиуд руу орсон үе бол байдаг. Нөгөө дүнгийнх нь хангамж нь хүрхгүйчсэн яг өөрийгөө ингэ сайн хүн гэдгийг гоё танилцуулсан үед. Тэгэж орсон хүмүүс бол байдаг юм байлээ. Тэр идродын яриа сонсч идрод ч бас нэг тиймэрхүү юм яриадсан шүү дээ. Би ингээд амар гоё бисээ бичээд орсон гэ тэ. Тэрнээс дүн бол бас нэг сонин яагаагүй гэ тэ. Дүн нэг нөлөөлөггүй гэд. Сүүлээд бол энэ сургуулийн адмишн одоо нэг офисууд нь бол тэрийг яг анзаарч эхэлсэн юм шиг л одоо хүн гэдэг чинь сурагч гэдэг чинь одоо яг зөвхөн одоо анги багшаасаа сурах биш бас амьдралаас хэр суралцж байна. Юмд ер нь хэр ингэж тасч суралцаж чадж байгаа амьдралаас тэрийг айгүй хардаг болсон юм л гэдэг. Тэгээ дүн бол тэгэл эцэст бол дүн хинч бол ингээд 10 цаг тасралтгүй суугаад томьёо цээлж бол чадна. Гол нь тэр томьёогоо хэрхэн гэж ашиглаж амьдралдаа ингээд ашиглаж байна. Сурсан юм яаж амьдралдаа ашиглаж байна тэрийг бас айгүй хардаг болсон юм байна. Сурсан юм ингээд хэрэгжүүлж чадж байна. Хэрэгжүүлэх тэгж нэг чадлан байна уу? Тэрийг бас айгүйх их сургуулиуд хардаг болсон юм байлаа. Сонирхолтой байна тий. За хоёлаа энэ яг энэ дараагийн асуултыг уйлдаад яг яваад нэг сургуульд элсэхтэй элсэх одоо өрөөдөл гарах тэр явц гээд хоёлаа дараа ингээд хэлсэн ба шүү дээ. Тэгээд одоо ингээд одоо хүүхдүүд ингээд Америк нэгдсэн улс руу улсуудын сургууль руу өрөөдөл гарах гэж байгаа тохиолдолд ингээд тэрэн дээр нь ер нь юу ямар процесс явагддаг юм те. Ер нь яг юуг нь илүү харддаг, ямар дүнг харддаг юм те. Дээрээс нь сая хэллээ шүү дээ. Ингээ хувийнх нь юг харддаг те. Яг энийг нь хойлонд дахиад нэг базаад нэг процесс талаас нь хүн талаас нь бас харна. Юу бас мэрэгчлээсээ нэлээ олон юм шалтгаална. Одоо жишээлбэл би урлагийн талаар ингээ мэрэгжил хөөцөлтөд ингээд анкета бөглөөд явууллаа гэхэд 10 жилдээ дандаа тийм юу одоо шинжлэх ухааны талдаа баахан юм хийгээл одоо уран зохиол энтертэй муу аваад нөгөө мат энтертэй бүгдээнд нь 100 ингээд автлаа гэхэд намайг бол тоож авахгүй штэ. Тэгээд яг мэрэгчлээс айгүй их шалтгаална. Тэгээд тэр мэрэгжилтэйгээ холбоотой яг энэ оюутан энэ мэрэгжилд ороод ингээд сайн явж чадна. Тэрийг бол айгүй их хард юм шиг л нэгт. Тэгээд одоо хоёрт одоо гадаад оюутныг
гадаад оюутнуудыг яг энэ санхүүгийн бас харна л да. Тэр нэг гэхдээ хэр баян бай гэж бол харахгүй л да. Юу зүгээр Америкт ирээд энэ зорьсондоо хүрээд нөгөө өөрөө төлбөрөө ингэ төлөөд явах тийм чадвар байна уу гэдэг тэрийг бас хардсан байлаа. Тэр нь болохоор Америкт ирээд гацаад нөгөө сургалтаа ингээ хаяад дундаас нэг хаяад санхүүгийн бэрхшээлээс болоод дундаас ингээ хаяад ингээд ирээдүгэ хаяхаас сэргийлсэн байдлаа гэж банкны тодорхойлт энэ төрөйг бас зөндөө юм асуудаг юм байлээ. Тэгээд мэрэгжилтэй хэр холбоотой байсан бэ? 10 жилдээ мэрэгжилтэйгээ одоо анкета бүгэлж байгаа юу орох гэж байгаа мэрэгжлийнхэн тэр холбоотой юм хэрэг хийсэн бэ гээл тэрийг бас айгүй харна. Сайн хэлдгээр одоо би урлагийн тийм мэрэгжилд аплайдсан бол нэг өөрийнхөө одоо тийм урлагийн авиасыг хөгжүүлэх тийм юм хичээлийн гадуур хийж гин үгүй юу энэ төр гэдэг юм бас айгүй хардаг юм байлээ. Авиаслан монголчуудад жарсан ч юм уу те. Эсвэл нэг voice яваад орсон ч юм уу те. Эсвэл олон нийтийн сайн дурын юм хүмүүнд ингээ оролцдог ч юм уу те. Эсвэл одоо би математикийн мэрэгжил хөөцөлтэй гэж бодоход хичнээн гой зурдаг байсан гэсэн. Тэгээд математикийн талаар хичээлээс гадна өөр юм хийгээгүй бол математикта тэгээд дундчдаг энэ гэдэг байсан бол мэрэгчлээ буруу сонгосон байна. Өөр мэрэгчлөө явж үзэхгүй мүү гэдээ бас сургуулиуд авдаггүй бол байдаг юм л. Яг айгүй олон сургуулиуд бол эхнийхээ нөгөө аплайдсан мэрэгжилдээ орж чадахгүй байлаа гэхэд бас өөр мэрэгжил санал болгохдаг тийм үе бол зөндөө байдаг. Тохиолдлууд зөндөө байд юм байлээ. Би ингээд ийм мэрэгжилд аплайдсан наатан чинь манай сургууль хүлээж авахгүй. Гэхдээ энэ мэрэгжилд ингээд сонирхоогүй гэдэг тиймэрхүү тохиолдол бас зөндөө байдаг юм байна. Одоо нэгсэндээ би ийм гэсэн чинь өөрсөндөө бас энэ хүн тохирох потенциал нь тааруулсан мэрэгжил санал болгож гэсэн үг үү те. Та манай яг энэ мэрэгжил сурахад их боломжтой хүн байна гэх. Тэрнээс биш зүгээр нэг юм хаа хамаагүй шууд жишээ сураа гээгүй шүү дээ. Тэр хүний өөрийнх нь явуулсан материал дээр нь тулгуурлаж ярьж байгаа юм байна те. Буцаагаад. Өөрөөр хэлбэл одоо бүх юм явуулж байгаа бүх юм нь бол нэлээд сайн наривчилж ингээ сайн детальчилж хард юм байлээ тэгэн гоо. Өө залуучаа бол юм буруу мэрэгчлээ аплайдсан юм биш үү. Тэр гээл. Нөгөө би амар урлагийн арт март гэсэн чи өө чи баг инженер болох юм байна гэдэг ч юм уу те. Тэгээд яг мэрэгчлээ тэр одоо 4 жилийн их сургуулийн тэр мэрэгчлээ сонгоогүй оюутнуудад бас тийм жоохон хэцүү юм байл л дээ. Өөрөө бас яг тэр мэрэгчлээ сайн мэдгүй ч гэсэн би тэгээд за би инженер болно гэж явчихдаг. 3-4 жилийн дараа ингээл баахан сургалтын төлбөр цаг хугацаа ингээд зарцуулсны дараа тэгт би бол яг өөрөө үзье ядж байна. Би иймэрхүү энүүгээр би сурмааргүй ийм ажил хиймээргүй гэсэн чи тохиолдол гарчиж магадгүй шүү дээ тийм ээ. Мэрэгчлээ буруу сонгож бол тэр талаар одоо community college нь миний хувьд арай давуу талтай юм уу гэж бодох юм да. Яг энэ мэрэгчлэрээ явна шүү гэсэн нэг тийм юу байхгүй шаардлага байхгүй. Тэгэл эхний 2 дугаар курсын хичээлүүдэд нөгөө ерөнхий боловсролын хичээлүүдээ ингээд аваад явж байхад өөрөө тэр хүссэн мэрэгчлээ ингээд тааруулаад ингээд сольжиж болох тийм боломж арай их байдаг гэх юм уу. Тийм байна. Тэнгууд нь тэрүүгээрээ яг үе жоохон хугацаа алдах нь бол алдсан. Гэхдээ ер нь мэрэгчлээ би зөв сонгоод авсан юм бол гэж бодсон. Мэрэгчлээ бол дундуураа би зөндөө сольсон. Ер нь мэрэгчлээ гайгүй зөв сонгоод авсан юм. Тэгээд ямар мэрэгчлэр төгссөн? Яасан сурсан бэ? Анх эрэхтэй бол биотехнологи гэж визэнд орж исэн. Тэгээд яг хөө ирээд бол цаасан дээр бол биотехнологи гэжсэн. Гэхдээ явандаа нэг шилжиж ороход UC Berkeley руу орно гэж боддог байсан. Шилжиж орохдоо явандаа би цөмийн инженерээр яг аплайдаж орж исэн. Тэгээд 3 дугаар курсээс ингээд ороод цөмийн инженерээр юу элсэж ороод ингэ байж байгаа. Тэгээд болоод буцаа community college руу оронгуудаа мэрэгчлээ computer science болгож байгаа. Тэгээд сүүлдээ software engineer гэдэг мэрэгчлээ сольж исэн та. Бас дундуур нь физик энэ янз янз физикийн мэрэгчлээ төр үтсэн. Тэгээд эцээцэн software engineer-ээр төгсөөд тэгээд явсан. Software engineer тэгээд. Тэгэл бас чи ямар олон мэрэгчлээ цөмийн инженер үзэл яваад байсан тэгээд. Стагой. Яг зөв тий. Өөрөө тэгээд яг компьютер тэгээд тоглох дуртай байсан. Компьютер бахан оролддог байсан. Software engineer-ээр тэгээд төгссөн. Дундуур нь тэгээд яг өөрөөр ажил энэ төр хийж утсан л соftware engineer-тэй тэгээд холбоотой байж
оюутан байх үедээ. Тэр тэгээд яг өөр тусдаа жаргал зовлон гэж байгаа л да. Тэгээд толгойч бас тэгэл оюутныхаа хажуугаар зөндөө их ажил хийгээл тэ зөндөө их явсан шүү дээ. Тэгсэн. Хойлооч нь юу лээ Мампукод хамт ажилласан шүү дээ. Тийм шүү дээ. Бас чи юунд яг нөө Peralta коллежийн гадаад оюутны оффист нь ажилладаг гэсэн шүү дээ. Тийм. Дөнгөж ирээл 4 сарын дараа гээд гадаад оюутнууд хариуцсан тийм офис нь бид нар ингээд юу туслахууд хайж байгаа нэг оюутан туслахууд хайж байгаа гэл тийш би апплайд гэдэг орж ирсэн. Тэндээс айгүй гэж мэдээлэл авсан гэх юм уу гэдэг одоо өөрөөр оюутнууд ингээ апплайд хийж байгаа аппликейшн дээр туслаад мэдээлэл энэ өгөөд харилцаад шинээр ирж байгаа оюутнуудтай харилцсан нөө ингээд утцсан оюутнуудтай бас ингээ харилцаад тэндээс л айгүй мэдээлэл авсан гэдэг. Community college даахта тэнд бараг 5 жил ажиллаад одоо San Jose State University лөө би шилжиж орсныхаа бас гадаад оюутны оффист нь ажиллаад тэндээс айгүй ингээ мэдээлэл аваад асан. Тэгснээс бол одоо яг би бол яг тэгж мэрэгжилтэн бол яг биш шүү дээ. Тэгээ нэг виз дээр сургуулийн трend бичгээд хариуцсан. Гэхдээ ер нь бол тэд нартай ингэж орхон ажилласаар байгаа гэдэг. Айгүй их ингээ мэдээлэлтэй болсон гэх юм уу. Тэгээд анх апплайд жаахад бол зарим мэдээлэлийг би мэдчихсэн болоосаа гэж бол айгүй их хүсдэг байсан. Тэгвэл яг л хоёлоо ярьсан шүү дээ. Дөнгөж ингээд судалгаагаа явуулаад ингэж яах. Харанхууд зүгээр яг буудаж байгаа юм шиг л их санагдсан. Хаашаач явахаа мэдгүй юу гэх мэдгүй. Одоо тэгээ сүүлд нь тэр офис энтрээр ажиллаад авсан мэдээлэл энэ төр байдаг байсан бол надад үнэхээр хэрэгтэй мэдээлэл бол байх лайсан байна гэдэг. Тэнгуудаа дөнгөж шинээр апплайдж байгаа оюутнуудад би яг тэгж туслахыг хүсэж байсан. Тэгээд хамгийн түрүүнд за одоо тэгвэл гоё туслая л да тий. За окей нэг залуу одоо ингэ шинээр апплайдах гэж байгаа тий. Одоо яг чам шиг адилхан нөхцөлд орсон тий. Одоо ингэ одоо чи яг хавар болж байна 5 сар гарч ийн. Одоо бүх оюутан одоо бүх 10 жилүүд ингэ удахгүй хохноо ингээд болоод их сургуулийн ингээд одоо босох алхаж штэ тий. За тэгээд тэр хүүхдүүд бол одоо магадгүй үзэж байгаа бол за яг тийм нөхцөлд орцсон байгаа хоёул хүүхдэр жишээ авал ярэ. За тэгээ. Тэгээ ингээд 10 жилээ төгссөн. Цаашаа яах юм мэдэхгүй. Тэгээ ямар ч мэрэгжил сонгоог. Тэгээ Америк явах хүсэлтэй бас адилхантай гоё ингээ MBA үзмээр байдаг те. Яамаар байдаг те илүү гоё мэрэгчлэр сурмаар байдаг те. Тэнгүүт нөгөө нэг хамгийн чухал юм нь болохоор яг өөрийнх нь яг тэр яг юунаас яг эхлэх вэ гэдгээс хоёлаа эхлэх тэр хүүхд одоо те. Тэг одоо юу гэдэг чинь одоо ингээ хүмүүс ингээ ярихаар нэг ингэж ярьдаг ш. За би яг ингээл явцсан тэгэл хийцэн гээл те. Тэр чинь бас яг ерөнхий яриа шүү дээ те. Тэгээ тэр хүүхд доор нь өшөө зүг үдсэн юм болсон дөө байгаа ш. Тэгээ одоо вебсайт руу н орд юм уу яад энэ ороод хамгийн наазах нь яг тэр аппликейшнээ яаж авах юм те. Тэгээ тэрийг яаж бүглэх юм ямар процесс явагдаж тэр хүүхд ядаж ингээ эхнийхээ шатыг давах вэ? Хоёлаа ингээд нэг гой зөвлөгөөхөө. Хамгийн түрүүнд бол би хаашаа явмаар байгаагаа сонгох гэж бол хэлнэ. Тэгвэл тэгээд хэдий одоо Бостон руу том их сургууль руу би шилжиж орно гэсэн тийм өсөлттэй ингээд Калифорнид тэгж community college-аар ирэх бол шаардлага байхгүй. Тэгэл өөр мужаас өөр мужлоо явна гэдэг шилжиж ороход бас л нэг жоохон асуудалтай байдаг. Яг муж дотроо шилжиж оруулаарай хялбар байдаг. Тийм болохоор яг очиж сурмаар байгаа яг сургуулийн хамгийн яг ямар сургууль руу хаашаа явмаар байгаа яг хаашаа явмаар байгаа сонгочвол ер нь бол айгүй хялбар болгоно процессыг. Тэгмээ жишээлбэл би одоо ингээ Калифорнид ирмээр байна гэх за тэрийг сонгочлоо. Тэгээ сургуулиудаа яг хаана Калифорнид ч бас том мужтай. Тэр хаагур ямар газраар амьдарч сурмаар гэдгээ тэр судалгаагаа явуулах хэрэгтэй. Холливуудтай ойрхон гэвэл за Лос Анжелест амьдрыг гэлдэх юм бол за тэнд байгаа сургуульд судлах уу. Тэгэж штэ одоо тэгээд яг манайхаар яддаг шиг энэ сургууль Улаанбаатар хотод байгаа гингод яг л Улаанбаатартай байна гэсэн нэг тиймэрхүү хялбар бол биш юм байлээ. Айгуу тийм хотууд чинь хоорондоо ингээд ерөөсөө өөр хот гэдгийг мэддэхгүйгээр тэгээд хоорондоо айгуу нийлцсэн байдаг л одоо энэ чинь Richmond, Albany, El Cerrito тэгээд Сан Франциско гэдэг тийм. Тэгэл одоо энэ Richmond тэгээ El Cerrito гэдэг янгот ингээ харахад зүгээр л ингээд нэг мэтгэл El Cerrito'д орцоо. Гэхдээ цаасан дээр бол тэр өөр харагдаж шүү дээ. Тэгэл судалгаа ингээ хайлт энэ төрөө явуулж байхад өөр Hollywood явмаар байна гэвэл тэгээд Orange County руу явж олон тэгэл өөрөө нэр Orange County, Los Angeles County чинь дотроо хэдий 20 минутын зайтай айгу ойрхон чсэн. Цаасан дээр өөр хот гэж явж байгаа. Тэгээд дандаа элегээр л хайчих байхгүй бүх юмнууд. Гэхдээ ойрхон зүгээр нэг юм
нийлцэн тийм хотуудад нь бас сургуулийн сургууль байр энэ хайж болно. Тиймэрхүү юг маш сайн судлаад мэдээд авчвал зүгээр юм шиг л. Тэгвэл бол би одоо миний хувьд гэхэд би Berkeley City College-д орно гэж бодцсон. Тэгвэл одоо Berkeley гэдэг хотод л хайх хэрэгтэй юм байна та энэ төр гээд тэгэл амьдрах нөхцөл нь мохоо үнэтэй болоод таарчин тэгэл ирснийхэн дараа л мэдсэн л дээ. Тэгээ El Cerrito-д яг байр төлж тэгэл яг үндэ нэг ялгааг Berkeley-д амьдч El Cerrito-д амьдч яг ирээд амьдрахад нэг ялгаагүй байдаг. Тиймэрхүү юугаа сайн мэдээ судлаад орчингоо судлаад авчихад бас хэрэг болох ах яваад нэг байрын дээр болоход. Тий. Манайхаар бараг нэг дүүрэг шиг юм шиг. Тий. Одоо тий яг дүүргүүд одоо Чингэлтэй гээл тэр шигтэй Улаанбаатар хот дотор яваад. Энэ болохоор тэгээ тэр дүүргүүд нь зүгээр яг өөр хот гэж явждаг тий. Тэгээ яг үндэ гэл би энтэйгээ мохоо ойрхон байдаг. Одоо санд очиж сурмаар байх гэхэд бол тэгээ заавал санд байр төрөслөн санд community college яаж тий. National Richmond Berkeley Albany гэл Oakland энэ гэл тэг сургуультай авчдаг тийш тий. Тэрийг л мэдсэн бол бас тус болох байсан байл. За тэгэхээр хамгийн ихний юм болохоор яг өөрийнхөө хаашаа явмаар байгаа тий. За тэгээд тэг вебсайт руу нөгөө нэг за тэг байршил тодорхойлчоо тэр хавийнхаа сургуулиудыг үзэх нь шүү дээ. Тэг нь. За ингээд сургуулаа үзээд одоо вебсайтаар нь одоо орж үзээд тий хайгаад. Ял одоо нөгөө community college гэдгээр нь л одоо яг зөвлөгөө яаж байгаа шүү дээ тий. Юу шууд их сургуулийн university руу apply-дад яаж бас болно те. Тэгэхээр яг одоо хоёулын гарал ингээ гоё ингээ юу ягаал ярьчээ. Одоо вебсайт руу н орвол application гэл хайн тэнгууд нь ялгааг нь хоёр өөр application байгаа шүү дээ. Нэг нь болохоор гадаад оюутан, нөгөөт нь болохоор иргэн оюутнууд гэдэг. Тэр гадаад оюутны application-ыг хаана тэрийг л яг сайн олоод авчихна. Тэгэл application олоод авцсан байхад яг хэрэгтэй юмнууд ингээ листлэг гараад тавьцсан байдаг. Тэрийг л яг сайн уушгах хэрэгтэй байна. Яг ингээд бүх листийг уншаад ийм шаардлага энийг явах хэвээр энийг явах хэвээр тэгээд тэр өдрөөс өмнө өдрүүд нь бас бичсэн байгаа шүү дээ аппликейшн. Тэрийг л яг сайн олоод яцгаад бол аппликейшнээ олоод авцсан байхад бол тэгээд ядахтаа нэг сургуультайгаа холбоо бариад юу асуухаа мэддэг болчих шүү дээ. Аппликейшнийхаа дагуу тэгээд одоо би энэ танаа сургуулийн аппликейшнийг бүгэлж байна гэж сургуультай холбоо бариад энэ дээр надад ингэ жоохон асуудал байна. Ойлгох болчлаа тийм энийг тайлбарлаад өгөөч тийм. Яг зөв асуултуудаа асуух нь бас чухал сургуультайгаа холбоо барихад. Тэгээ ер нь эцээст бол одоо сургуулиуд бол оюутнуудыг л авмаар л байгаа шүү дээ. Тэгээд сургуулийн төлбөрөө тэгээ мөнгө орж ирж байгаа энэ зэрэг өөрөө мөнгө залгаад байх чинь тийм. Тэгвэл сургуультай нэг холбогдоод ингээ харилцаад яаж хахад бол чухал гол нь зөв асуултуудаа асуух нь чухал шүү дээ. Тэгэл нэг бол наа чиг Америк элчин дээр болсон шиг яг нэг дургуг нь хүргээд баахан хэрэгтэй хэрэггүй имэйл энэ төр явуулаад яснаас гэдэг. Тэгэхээр зөв асуултуудаа асуугаад яах нэг байнга ингээ нэг харилцаанд байх нь л чухал юм лээ. Аппликейшныхаа тэр процесс дундуура. Тэгэл нөгөө хүмүүсүүд нь зөв асуулт асууж үлээ туслаад ингээд явна. Тэгвэл ганцаараа ингээ юу ч мэдгүй тэгээ за ингээ таагаал ингээ янз бүрийн юмнуудаа бүглөөл явуулчлаа гэхэд байхгүй шүү дээ. Тэр тусалж байгаа хүмүүсүүд нэг тэр аппликейшнийг харж байгаа хүмүүс би ингээд өөрийнхөө нэг юу нөхцөл байдлыг ингээд тайлбарлаад би ингээд ингэсэн юм аа гэд имэйлээр юм уцаар ингээд залгаад асуухад бол 90% бол нэг тий хариу өгөө нэг туслах тийм хүсэлттэй л ингээд хариу зарим газрууд бол зөвхөн уншаалт гэдэг болгож байгаа ч ямар хэцүү юм бэ гэл туслах дургүй хүмүүс байдаг л да. Тэгэхээр миний туршлагаас бол 90% нь 90% байгаа тий. Тэгэхээр ямар ч аппликейшн ямар ч вебсайтаар нь хайж олж ороод зөв аппликейшн олж аваад тэрнийхээ дагуу бүглөөд тэгээ сургууль руугаа холбогдоод за тэгээ тэр чинь за ингээд энэ чинь хоёр дахь процесс явуулчлаа шүү дээ. Эхлээл локейшн оллоо хаашаа явах уу гэдгээ яг тодорхойллоо. Дараа нь яг тэр өөрийнхөө очие гэсэн газраас их сургуулиудаа олж авлаа. Тэр сургуулиудынхаа вебсайт руу н ороод аппликейшнуудыг нь олж аваад тэрнийхэн дагуу тий ингээ бүгд бүртгэлээ ингээ хийлээ. Одоо бүртгүүлэх гэж одоо бүх тэрнийхэн дагуу бичвэрөндө бүрдүүлнэ. За ингээд өөр ямар процесс тэр хөхтэй байгаа лээ. За бүх тэгээд хэрэгтэй тэгээ ингээ явуулчих материалаа явуулчих байгаа. Тэгээ хэр хугацаанд хүлээх бол яг одоо их сургууль бол өөр одоо community college бол хоёр өөр гэж хоёул яриад байгаа шүү дээ тий. Сургууль бол одоогийн нөхцөл за одоо ингээд яг одоо хавар төгссөн хүүхд бол их сургууль руу бол одоо л орохгүй нь шүү дээ. Тийм их сургууль руугаа өнгөрсөн сая 10 сард apply-да тэгээ сая 4 сард бол шийдвэр гаргах шүү дээ. Тийм. Бүр төгсгөөс нь өмнө ер нь бол шийдвэр нь гарчсан их сургуулиуд. Зөв. Тийм болохоор тэд нар нөгөө юу бараг олон сараар нөгөө хүлээдэг.
процесс нь нэлээд удаан тийм процесс. Community college-оор явал шууд яг одоо хөцөлтөд ус явах боломжтой юм шүү дээ. Тийм. Тэгэхээр нөгөө хугацаа нь хэр тулцсан байна энэ төр гээд. Тийм байна. Тэгээд хэрэг оюутнуудын аппликейшн авч байгаас минийх бол 2-7 хоногийн дотор гарсан. Яг жоохон нэлээд цаг нь тулцсан байсан бол тэр физ центрт орох хэрэгтэй. Чи бүр хурдан гаргахтан залгасан биз дээ. Мэд чинь залхатлан. Тэгээд дунджаар бол нэг сар 2 сар бол болох юм бас болд юм нөгөө бүр эрт apply даад янз бүрийн бүх юм тайван хийсэн бол. Зүг. 2 сараас 2-7 хоногийн хооронд л нэг процесс нэг явагддаг. Их сургуульд аплайтах процесс те. Тэгэхээр нэгсэндээ их сургуульд орох гэж байгаа хэрэг хүүхэд байлаа гэж бодъё л хойлоо те. Тийм үстэй. Бүр мэрэгчлээ тодорхойлцсон те. Бүр локейшн тодорхойлцсон. Сургуулийн аппликейшнг олцсон те. Гэхдээ би яг бакалаврын мэрэгчлэр явна гэсэн хүүхдүүд ах юм бол нэгсэндээ одоо баг сургууль биш. Сургууль сонгоод 50 айжуу сонгоод 10 сараас эхлээд аппликейшнээ явуулаад эхлэх юм биш. Төгсөх жилийнхаа 10 сарчтай. Зүг. Тэнгуудаа хамаг юм явуулаад. Тэгэхээр 12 дугаар ангийн хүүхдүүд яг одоо болох нь шүү дээ те. Одоо 12-т орох гэж байгаа хүүхдүүд байх юм бол 10 сараас өмнө гой сургууль мэтрээ болоод зөвхөн 10 сарч гэдэг байхгүй зарим сургуулиуд бол 9-8 сар гэж бүр аппликейшн хаажтай те. Яг ямар сургууль руу ормоор энэ тэрийг судалгаа ер нь 11 дугаар ангиас оюутнуудыг хийж эхэлгээд хэлжтэй. Зүг. Тэнгуудаа нөгөө аппликейшн одоо онгоолоо гээд анкет бүглэхэн хугацаа өгч байгаа шүү дээ. Тэдэн сараас тэдэн сарын хооронд гээд. Тэр хугацааны онгод бүх юм бүглөөл явуулчихна. Гэхдээ ер нь зарим мэрэгчлүүд бол 9 сар гээд хаачдаг бол мэрэгчлүүд бас байдаг юм лээ. Гэхдээ ерөнхийдөө дунджаар бол нэг 10-11 сар гэхэд нөгөө аппликейшн тийм байдлаар бүх юм явуулсан байдیں۔ Материалуудаа. Тэгээд 12 дугаар ангийнхан дундуур одоо 1 сар 2 сарын дунд дөнгөний жигсаалтаа дахиад явуул энэ төрлийн хүсэлт гаргана. Тэгээд төсөлтөөс өмнө 1 сар 2 сарын өмнө 3 сар 4 сард ер нь бол харин гарчтай. Тэгэл судалгаагаа бол 11 дугаар ангиасаа хийж эхлэв гэдэг оюутнуудыг. Зүг. Айгу тэгж шахт юм байлаа. Зүг. Тэгэхээр одоо яг энэ дээрээс ингээ харагдаж шүү дээ. Хэрвээ их сургуульд ингээд одоо явахгүйд одоо тэр хүүхдүүд ямар нэгэн байдлаар ингээд бас нэлээх асуудал толгараад байна шүү дээ. Тэгэхээр одоо community college-д явах нь нэг талдаа энэ их асуудлуудыг шууд товчилж шүү дээ. Тийм. Тэнгуудаа арай эсвэл нэг өөр нэг хугацаа ингээд хожиж өгч чинь тий. Одоо тэр хүүхдүүд ингээд одоо ингээл хүлээгээл дээрээс нь тэрнийхээ яг зүг мэрэгчлээс бас сонгосноо үгүй юу тий. Тэгээд яг уу university-д орчод бол мэрэгчлээ сольж болохгүй гэсэн бол тийм ойлголт бол шил дээ. Тэгэхээр ер нь бол жоохон ажиллагаа ихтэй. Тэгээд одоо нэг мэрэгчлээс одоо би software engineer-ээр нэгдүгээр курсээс орчлоо. Тэгэхээр би компьютер дурггүй байна. Би одоо цахилгааны инженер болмоор байна энэ ч гэдэг юм уу те. Тэр ингээд сольж болоход бол дотроо бол яг сольж болдог гэх бас жоохон үйл ажиллагаатай л байт юм билээ. Тэгээ community college-оор явна гэл хугацаа хожиж өгдөө. Тийм байх. Тэгэл баг өөрөө холоос харж байгаа за тийшээ орчих гэл ингээл орчих. 2 жилийн дотор хангалттай тий. За зарим оюутнууд бол бүр бага наснаас эхлээл би одоо Stanford яваа, MIT яваа ингээл бүр шийтсэн байдаг. Тиймэрхүү оюутнууд бол тий 11 сараас ингээл 11 дэх ангиас вебсайт энэ төрлийн ороод шаардлага хангамж энэ бүгдийн сайн судлаад аппликейшн судлаад тэгээ бүх материалаа бүрдүүлээд 12 дугаар ангид аппликейшн онгонгоо тэгээд явууллаа. Бүр ингээд ойлгомжтой болгоо те 12 дугаар ангид орохдоо бүр сургуулаа хүлээцэн авцсан те баг. Зөв тийм процессэтгэлээ. Тэгээд мэрэгжлийн тэр яг сайн тод сайн мэдгүй байх үед бол те community college бол авард юм аа. Тийм байна те. Наач ч гоё зөвлөгөө. За тэгээд манай хүн байна ямар ч гэсэн аппликейшн олоо бүглээ явуулсан. Тэгээ 2 сарын процесс болно ойролцоогоор те. Тэгэх юм бол ямар ч байсан ингээд яг одоо ингээд хөөслөхөд 9 сарын нэгэн гэх манай хүн бол community college-д бол орох боломжтой юм байна те. Бага тий. Тэгэл тэр дундуур нь одоо нэг сургууль нь шуудангаар I20 гэдэг нэг тийм бичиг явуултын. Тэр нь болохоор одоо манай сургуульд одоо сурах тийм ойдч одоо өөрөөр хэлбэл урилгатай дагалдаж ирдэг тийм цаас байдیں۔ Тэр нь болохоор тэрийг элчингийн ярилцлаган дээр визний ярилцлаганд очиж үзүүлээ би энэ сургуульд орсон байна. Энэ сургууль надаа ингээд I20 гаргаад өгсөн байна гэдэг харуултаа. I20 гэдэг нь одоо манай сургууль дээр байгаа оюутан шул гэсэн нэг тэгж баталсан тийм цаас байдیں۔ Одоо нөгөө одоо өргөдөл гаргасан
сургууль маань хүлээж аваад би миний нэр эдний системд орсон байгаа шүү. Зөв тэг бүртгэгдсэн байна гэсэн үг нь. Тэр бүртгэгдсэн байгааг нь баталгаан тэр I-20 гэдэг одоо бичиг байна шүү дээ, тэ. Тэр I-20 гэдэг нь болохоор Америкт одоо хууль ёсоор ингээ байх эрхэн шүү. Америкт байх эрхэн л гэсэн тийм утгатай. Оюутнуудад бол болчихж байгаа. Виз гэдэг нь болохоор өөрөө орж гарахлаа одоо нөгөө юу тасал хэлний л одоо хэл гайл дээр ингээ үзүүлээд виз нь дууссан байлаа гэхэд I-20-ийн хүчинтэй байхын үед яг гоо Америкаас орж гарч болохгүй гарвал дахиад нөгөө виз нь ороод би буцаа сургуульд очимоо гэн I-20-ийн тэгтээ хүчинтэй байвал Америкт байгаль байж болно. Тэгэл нөгөө статусаа алдахгүй ингээд юу хууль бусаар байж гэсэн харалсан тийм үг бол биш. I-20-ийн хүчинтэй бол тэгэл виз нь дууссан байсан чинь Америкт байж болно. Визийг бол дахиад сонгож чинь гэсэн үг. Сонгож болно. Тийм би бол нэг удаа Монгол руу явах хэрэг гараад Монгол руу явжсэн гэдэг миний виз дууссан. Гэхдээ I-20 бол хүчинтэй байсан. Өөрөөр хэлбэл одоо би бол нөгөө юу сургалтаа ингээд өргөжлүүлэл яваад байсан. Сурчлаасан. Ерөөсөө авах хэрэгтэй хичээлээ авч ирсэн тий. Манай сургууль бол надад ямар ч асуудалгүй. Тэгэл дахиад ярилцлагаар ороод би визээ сонгуулмаар байна гэж. Визний хугацаа дууссан бол буцаа орж болохгүй. Тий. Визний хугацаа виз хүчинтэй байвал буцаа орж болно. I-20 гэдэг нь тэгдэм байлээ. Чи тийм Монголоос ч тэгээд дахиад визээ сонгуулаад дахиад ирсэн ба шүү дээ. Тэнгууд би чинь анх орохдоо одоо визэн дээр нь бичсэн байдаг ингээд сургууль гэдэг. Тэнгууд дундуур ингээд сургуулаа ингээд сольж байгаа шүү дээ. Шилжээд орчиж байгаа шүү дээ. Солилоо гэхэд виз нь хүчинтэй байсан ч гэхдээ өөр сургуульд нэр визэн дээр нэвэл. Гэхдээ I-20 нь өөр байсан ч тэр бас хүчинтэй болоод ингээд орж болдог. За энэ оюутан бол оюутан хүн байгаа гэдэг нь цаавар гайл дээр бол нөгөө I-20-ыг нь бас шалгаж үзсэн зөвхөн виз нахгүй I-20-ыг шалгаад тэгмээтэй бол яг гайл дээр асууна. Яагаад энэ хоёр ч өөр хангуу одоо би энэ сурдаг байж өөр сургууль руу шилжиж орсон байна гэх тайлбар бол орчтой. Виз нь бол яг I-20-тэй нэг сургууль байх албагүй. Гол нь хүчинтэй левел тэгээ орж болдог байхгүй. Зөв. Тэгэхээр I-20-г ямар ч гэсэн актив хадгалж явах хэрэгтэй л I-20 нь бол тийм ер нь бол чухал. Тэгэл I-20 нь байхад бол. За тэгэл тэр хүүхдэд нэгсэнд I-20 те тэгээ цуг өрлөг хүрээд ирэх нь шүү дээ. Тэгээ нөгөөдгийг аваад одоо Америк элчингээс арслан цаг аваад визэнд ороод үзэх нь шүү дээ. Тийм. Тэрэн дээрээ тэгээд яг сургууль руу явуулсан бүх материалуудаа аваад очиход бол нөгөө хөлбруудаа аваад очиход бол илүүдэхгүй. Ер нь бол элчингийн ялцлаган дээр сургуулийн өрлөг I-20 тэгээ admission letter одоо баяр хүргэе ингээ манай сургуульд ингээ тэнцлээсэн тийм захиа байгаа шүү дээ. Тэрийг л аваад очиход бол ер нь бол болдог. Гэхдээ бусд материал аваад давхар аваад I-20-г бол авч очих хэвээр. Тэрийг нь бол шалгатай. Нөгөө сургуульдаа ороход бас нөгөө банкны тодорхойлолт энэ гэл бүх юмнуудаа явуулж байгаа шүү дээ. Тэр энэ тэр бүх мэдээллүүдээ аваад очсон байхад бол илүүдэхгүй тэгэл шалгаж магадгүй асууна. Очиж хаана амьдрах энэ төр гэдэг бол нэг хэсэгт асуудаг. Сургалтын төлбөрийг чи хийн дааж байгаа гэж бол асуудаг. Тэнгуутаа ингээд энэ банкны тодорхойлолтын дээр гэрээс яаж байгаа эсвэл өөр зээлтэй энэ төр байгаа энэ төр гэл тайлбарлаад яадаг. Юу нь бол тэгээд тэр I-20 тэгээд урилгын захиа байхад бол визэнд орж болно гэсэн ирэх авчлаа гэсэн үг тий. За тэгээ визэн гараад тэгэл Америкт ирэх нь шүү дээ. Тэгээ шууд Америкт ирэх нь. Тэгээ энэ тал дээр нөгөө төлбөрийн тал дээр байсан шүү дээ. Энэ их сургууль тэгээд одоо коллеж хоёрын ялгаан дээр дээ одоо хэлж байгаа ш соёлоо ярьж байгаа шүү дээ. Тэнгүүт энэ төлбөр бас хооронд ялгаатай болоо явчих. Нилээн ялгаатай. Яг их сургууль гэхлээр нөгөө ресурс их одоо ингээл янз бүрийн холбоо оюутнуудын холбоо энэ төргээд аяг их тэгж яадаг. Тэрийг дагаад оюутнуудад ингэж нэг болцоо арай их өгдөг л дөө. Тэрийг дагаад нөгөө үнэн бас жоохон их шүү дээ. Community college яана гэдэг нь арай нэлээд хямдхан тустай. Тэгээд сүүлийн үед бол аяг их гадаад оюутнууд шатгаа Америк оюутны иргэн оюутнууд айгүйх тэгж community college-д явж байгаад шилжиж ордог болсон. Яагаад тэгэхээр community college өөрөөр хэлбэл эхний 2 дугаар курсынхаа хичээлүүдийг бол нэлээд хямдхан л заачиж байгаа юм шүү дээ. Нэлээд хямдхан ингээд дараа тавьчих байгаа. Тэнгуудаа 3 дугаар курсээс яг үндсэн сургалтын төлбөрөө хийгээл яваад явчихна. Энэ бол бас арай хямд тусдаг тэрүүгээр айгүйх оюутнууд коллежээр явдаг тийм. Тэгж болдог болсон. Явд юм бэлээ. Тэгээ хоорондоо бол үнийн нэлийн ялгаатай юм байна те. Тэгээ энэ тал дээр нөгөө нэг одоо scholarship буюу одоо тэтгэлэг гэж байдаг шүү дээ те. Тэтгэлгийн талууд дээр их сургууль, community college хоёр дээр тэтгэлэг авах боломж дээр тэтгэлгүүд ер нь за мэдээж боломж байгаа бахтай ер нь ямар тэтгэлгүүд бас байдгийг энэ тал дээр
Ер нь бол гадаад оюутанд тэгж бүтэн тэтгэлэг авах бол айгүй хэцүү дээ. Америкт бол яг хуу зарим их сургуулиуд бол гадаад оюутнуудад тэгж одоо full ride scholarship гэж өгдөг сургуулиуд байдаг юм байлээ. Тэрийг бас сайн судалгаагаа хийж байгаа байхгүй бол. Гэхдээ ер нь тэтгэлэг энэ төр хичээлийн жил дундуур ингээд заарлаа. Одоо ийм scholarship болоо дүн интернет хаасан байх хэвээр одоо он сургалтын scholarship энэ төр гэл. Тэгэхээр гадаад оюутнууд чинь арай жоохон өндөр төлбөр төлдөг болохоор бүх төлбөрийг нэгдэж хангах бол хангалттай биш scholarship их хвчлэн байдаг л да. Одоо жишээлбэл төлбөр нь $10,000 энэ төр гэж байлаа гэдэг. Нэг зарлагдж байгаа scholarship $3,000 $2,000 энэ төр гэл. Энэ тэр талаараа жоохон айгүй хэцүү байдаг гадаад оюутнуудад. Тэгэхээр чинь судалгаагаа явуулж ийж гэхдээ айгу баг болтдог гэсэн үг. Одоо нэг сэтгэлэг жоохон багтаа гэсэн үг. Сайн судалгаа хийгээд сайн хайхгүй бол тийм ер нь нийт зарлж байгаа team scholarship нь ер нь жоохон хэмжээ айгу бага байдаг. Одоо манай Америкт ирсэн байгаа оюутнууд ер нь тэгэхээр одоо тэтгэлэгтэй оюутнууд ер нь цөөхөн байдаг гэсэн үг Монгол оюутнууд. Америкаас яг тэтгэлэг авсан бол ер нь бол жоохон цөөхөн л байгаа. Яг сургуулаас нь гэх юм уу. Тэгээд яг хэлснээр зарим өөр сургуулиуд бол гадаад оюутнуудад бүр тэр бүтэн төлбөрийг нэгж хангах тийм scholarship-д бол өгдөг тийм сургуулиуд байдаг. Гэхдээ тэд нар айгүй цөөхөн байдаг болохоор сайн судалгаа өөрсдөө явуулж иж сайн хайж иж холбогдож асууж иж байхгүй бол бас авах магадлал бас бага юм байна. Цөөхөн учраас тийм. Яг л олон оюутнууд тэр хөгсөж байгаа шүү дээ. Тийм алдчихж байгаа. Тэр тэтгэлэгт нь тэгсэнээс бол тийм Монголоос бол айгүй тэгж их сургуулиас нь шалтгаалж их сургуулийн харж байгаад бас Монголоос айгүй их сүүлийн үед тэтгэлэг өгдөг болсон байлаа. Тэр тиймэрхүү юм аа. Монголоос Монголын одоо засгийн газар эднэнд засгийн газраас эсвэл одоо хувь компаниуд бас ингэ харж байгаа доо. За бид нэр чиний сургуулийн төлбөрийг төлөөж төгсөөд манай компани дээр ажиллана шүү. Тэр гэрээд тийм scholarship энэ гэдэг зөнд бол байдаг болсон байлаа сүүлийн. Намайг анх ярьж байхад бол би бас өөрөө сайн судалгаагаа хийгээгүй байсан. Тиймэрхүү их сайн болж байгаагаа яг гэхдээ азар тэгээд хувийн зээл энэ төр гэж яасан. Тэгж яваад. Чи бараг тэгэл ахаасаа scholarship буцсан юм байна шүү дээ. Тэгтээ яг буцаж зээлэх нөхцөлтэй, төлөх нөхцөлтэй л тий. Яг гэхдээ зөвхөн ахаасаа ш тэгээд юу аргасаас явуулсан гэ. Дундуур нь тэгээд зөндөө хүмүүстэй танилцал яг ажил хийх нь хийгээл болж шүү дээ. Сайн ажилласан мэт толгой нэлээд явсан мэт. Ахаасаа нэлээд ажилласан да. Тэгээд яг үгээл дундуур нэг зөндөө тусгасан хүмүүс бол байгаа л да. Тэднэрээ бас үг үсгэж болохгүй. Ирээл ахыхаан тэр тусламжаар ирээл тэгээ бүх юм болгоцсон бол биш. Дундуур нь тэгэл санхүүгийн тусламж тэр хэрэг гарах бол үе бол байхад бол байсан. Тэгээд дундуур нь зөндөө тусалж исэн хүмүүс бол байгаа л да. Дундуур өөрөө бас ажил хийсэн л дээ. Тэгэхээр бас бүр яг хэцүү нөхцөл байдалд бол тусалж исэн хүмүүс зөндөө байгаа. Тэдний бас үг сайн хүмүүсийн хүчинд тий бас өндөх бас гоё хүний мороор бас газар төгсөн бас үе байна тий. За тэгэхээр ерөнхийдөө бол Америкт ирж байгаа оюутнуудын нэг тал нь болохоор төлбөрийн асуудал жоохон хэцүү байдаг юм байна тий. Тэрэн дээр бол юм. Бараг тэтгэлэг бас авна гэдэгт бол нэг тэгж найдад бас хэрэггүй юм байна тий. Америк руу бол ер нь л хэцүү юм байна тий. За тэгвэл 100% үгүй би яг тэтгэлэг аваалаа гэж сурна гэж тийм бодлоготой бол ирээд бол тийм юм. Гэхдээ тодорхой хэмжээний тэтгэлгийг аваад ирж болно тий. Монголоос ирэхдээ нэг сургуулаас нь ч тэгтээ бас юу зарладаг одоо оюутнуудад ингэж тэтгэлэг өгж байна. Тэр нь тэгтээ яг төлбөрийн бүрэн төлөх хангалттай биш л дээ. Тэгтээ сургуулийн интерес бол тиймэрхүү юмнууд зарлалтай. Төлбөрийн тэдэн хувь 30-40% төлж мөлөх ч юм уу тий. Тэгтээ тэр бол зөвхөн гадаад оюутнуудад бас биш шүү дээ. Бүх оюутнуудад ингээл зарлж байгаа. Тэгэл за энд тэгээ applied дүн хурж ивэл яана янз тийм зарлалтын дундуур нь. За тэгвэл яг оюутнууд яг энэ өнцгөөс харах юм бол яг энд ирээд одоо төлбөрийнхаа асуудлыг шийдэж тий одоо шийдэж чадаагүй оюутан. Соёл яг арай өөр жишээ аваад ирээ. За тэгээ. За төлбөрийнхаа асуудлыг шийдэж чадаагүй оюутан байж болно шүү дээ тий. Яг хөөрхөн ингээд визэнд ингээд ороод визэн гарцсан тий. Ямар нэгэн байдлаар ингээд тухайн үедээ төлбөрийнх нь нөхцөл нь бүрдсэн байсан боловч тодорхой хугацааны дараа төлбөрийнх нь нөхцөл нь ингээд бүрдэх нөхцөл нь хаагдсан байж болно шүү дээ. Тийм тохиолдолд одоо яах вэ? Тэр оюутан энд ирээд ирцэн аль хэдийн. Тэгсэн чинь гинт төлбөр мөнгөнд бүтгээ болцсон тий. Яавал нэлээд оюутнуудтай тэгээ танилцчихсан гэдэг одоо хар ажил хийх нь одоо тиймэрхүү бас манай найзууд бол байсан. Тэгээд хар ажил хийж байгаа юу
хэдэн олсон мөнгө хөрөнгөлүүлээд ингээ хадгалаад тэрүүгээрээ бас төлбөр төлж исэн оюутнууд бол зөндөө байгаа. Тэд нар тэгээд бас эцэгтэй яг сурах гэж ирсэн мөрчлөө тэгэл ажил хийсээр таарч тэгээд яг зарим найзууд яг хичээлээ тэгэл дундуур ингээ хийгээл амжаад болцдог. Ер нь бол хэцүү л дээ. Би ч бас өөрөө яг тэгжсэн. Ерөөсө хичээл давтах юм байхгүй зүгээр унтахаас нэг 2 цаг гэсэн хичээлүүдэд хараад даалгавар гэснэг болгож болно. Ажил гэлгүй гэл тэгээд тэрүүгээр юуныхаа сурвалжийн төлбөрийн тэрийг болгож бололцоо бол байх юм бол байгаа. Тэ. Not the easiest гэдэг дээ одоо хамгийн хялбар арга юм биш гэхдээ ер нь бол тий байгаа. Гол нь гэхдээ гадаад оюутан чинь ер нь сургууль дээр л ажиллах эрх олгодог. Сургуулиас гадна ажиллаж байгаа бол тэгэл одоо нэг таньдаг хүмүүс дээр ингээ холбуулаад хараар ажил хийх юм уу янз бүрийн тиймэрхүү ажил хийж гад мөнгө хөрөнгөлүүлээд төлбөр төлөх тийм болцоол байт юм аа байт. Тэрийг бол мэдхтэй зөвлөхгүй яа тэгэхээр ч одоо дөнгөж төгссөн оюутнууд ч тэгээс сурах гэж ирсэн гэх юм уу та. Ажлын хүмүүс гэсэн шүү дээ. Ажил хийж сурах хэрэгтэй л дээ. Гэхдээ тэрэн дээр би нэг жоохон тийм өөрөө алдсан юм болов уу гэж боддог. Тэгвэл internship одоо тийм дадлын ажил хайхаас илүү би одоо маргааш одоо байрны мөнгө төлөх хэрэгтэй, сургалтын төлбөрийг хийх хэрэгтэй гэл юу хаасаагүй янз бүрийн тийм мэрэгжилтэй холбоогүй тийм хар ажил хийгээл яатсан. Яг нь хэвтийн сургууль бол төгссөн. Гэхдээ дундуур нэг дадлын ажил мэрэгжилтэй холбоотой дадлын ажил хийх болохоор сүүлдээ ажил олоход бас жоохон нөхцөл байдал жоохон хэцүү байдаг. Чи юу хийжсэн бэ? Тэр үед нь хийжсэн юм байхгүй юм шиг харагдаад тий. Нэг л хичээл хийсэн гэдэг дүн чинь тэгэл нөгөө 100% биш шүү дээ. Тэгэл яарэ гэж нэг төгссөн юм биш. Гэхдээ ажил хажуугаар нь бүр юу ч нийгмийн идэвхтэй ч юм уу хуваарээ одоо мэрэгчлээ холбоотох дадлах чигээгүй байж тий. Гэхдээ тэр чинь тэгэл 7 хоногийн 40 цаг хажуугаар нэг хичээл хийгээл ажилласан байдаг. Гэхдээ хараар ажилласан болохоор тэр хамаагүй бас хэлж ярьж болохгүй тэр чинь мэддэхгүй тэгэхээр бас амар хэцүү тий. Надаа нөгөө байрны төлбөр одоо сургалтын төлбөр төлөхтэй болцоо олгосон тэр нөгөө намайг хараар ажил хийлгсэн хүн яаж бас нөгөө рискдүүл чинь тий ингээ хүмүүс дураараа ажилласан байна гэд бизнесээр хаач юм уу тиймэрхүү тийм аял бас байдаг. Тийм болоод байдаг. Тэрэндээ бас жоохон хэцүү л байдаг. Яг хоо өөрөө би тэрийг мэдсэн бол сургуулаараа дамжуулан нэг дадлын ажлын дээр apply-даад хийж болох боломж төр бол байсан л юм байл. Тэрийг би тухайн үед сайн мэдээгүй байгаагүй. Зүгээр л маргааш байрны төлбөр төлөх хэрэгтэй. Ажил хийхгүй болохгүй гэдэг. Тэгтээ сайн судалгаа хийгээд яасан болцоо байсан л. Тэрэн дээр би өөрөө бас нэг жоохон алдсан болов гэж боддоо. Зүг. Одоо тэгвэл энд яг оюутнаар байгаа залуучууд байх юм бол яг одоо тулгайгийн нөхцөл төр байгаа те хажуугаар сураад хар ажил хийж байгаа бол тэр хүмүүс тодорхой цагийг сургуультай хэлж агаад өөрийнхөө мэргэжилтэй холбоотой газар дадлах OPT, CPT энтер гэдэг тиймэрхүү. Одоо сүүлийн үед чинь дадлын оюутнуудыг дадлын ажиллаар авсан гэсэн цагийн төлбөр бас давгүй л болцсон юм байл л дээ. Хуучин чинь намайг оюутан байхад баараг үнэгүй ажил нэг тиймэрхүү нэг дадлан ажил олд гэсэн. Гэхдээ яг сайн хайвал сайн цалинтай цагийн цалинтай тийм дадлан ажлууд бол байдаг л байсан юм бэл. Яг нэг ясаар нь хийгээд яцвал дараа нь төгснөний дараа ажил олоход баг өндөр цалинтай ажилд орох юм шүү дээ. Нөгөө нэг дадлахтай гэнтгэрээ тий. Цалинтай дадлагч байсан гэхдээ баг тий. Тоо нөгөө туршлага энэ мэрэгжлийнхаа энэ ажил нэг туршлага хөндлөлөгдсөн. Тэрүүгээрээ тэгээд тэгэхээр чи дадлын internship-уудаа бити мартаарай л гэж хэлэх юм байна. Бити мартаарай заавал авах хэрэгтэй юм бүр те. Тэгээ дараагийн чи ирээдүйд авах том нөлөөлөх юм байна те. Цаг хугацааны дараа. Дараа ээж нэг яг нэг жилийн нэг зунаар ч юм уу нэг тиймэрхүү 2-3 сард дээр хийсэн байхад бол хэрэгтэй л юм байна. Тэгэхээр чи яг төлбөрийнхөө асуудлыг шийдэж чадаагүй байгаа оюутнуудыг бол наашаа ирээд бол хэцүү ажил хийгээд ингээд тий тэрний хажуугаар ингээд төлбөрөө төлөөд ажиллаа гэхэд жоохон хэцүү тий тиймэрхүү талаар бол жоохон зөвлөхгүй байна л гэж хэлж штэ тий яг уу болохын үед бол болно тэгээд одоо нэгэн дээрцэн байхад бол тэгээд амьдрах арга олохын үед бол гол гээд ажиллаа хийгээд чамууг амьдрах лохтой сургуулаа хаяат ч юм уу тий ер нь хүмүүс тэгэл яг сургуулаа хаяал нэг үл ажиллаа хийж гинүү тий ер нь зарим тохиолдолд ер нь тиймэрхүү сонголтыг хийж байгаа шүү дээ. Тиймэрхүү нөхцөл байдал бол зөндөө л тийм байдаг. Тэгтээ төлбөрөө дийлхэ болоод амьдрах нөө зардлаа дийлхэ болоод тий
Тэгээ өөрийнх нь хийж байгаа нөө олж байгаа мөнгө нь хөрхөө болоод арга ирмэр нэрээ жоохон боломж олцоо жоохон багтаа болоод ирэх юм бол манай хүн бол тэгэл ер нь нэг ажиллаж анги руугаа шилжих нь шүү дээ. Тийм. Тэгээд сургуулаасаа гараад яг нь зарим сургуулиудыг нөгөө юу жилийн нөгөө юу одоо завсарлага өгдөг. Тиймэрхүү үеэрээ бас нэг ажил хийгээд мөнгө хөрөмлөөсөн хүмүүс бол байдаг л да. Яг ирээд тэгээд нөгөө нэгэнт ирсэн байхад амьдрах арга олох бол зөндөл арга байгаа л да. Гэхдээ ер нь бол хэцүү. Яг хичээл ном хөө гэж байгаа бол хэцүү тий. Тийм. Ерөөсө боломжгүй бол гэж хэлээгүй л да. Яг боломжтой бол хангалттай боломжтой. Гэхдээ ер нь бол бас л хэцүү байсан. Чангатай. Тэгээд тэр хүн маань өөрөө яг тэгж тийм нөхцөл донд тэгээд дахиж тийм хэмжээний мэдээллийг бас сурч чадах уу тий. Тэр чинь бас нэг юм өөрийнх нь хувь өмнөөс дахиад шалтгаалах сахилга бат. Тэр тэгээд тэр одоо 10 жилдээ байхдаа хичээл хийж сурсан мурсан уу тий. Үнэхээр 10 жилдээ байхад хичээл хийж сурж сураагүй хүн бол бүр тэгэл балархна шүү дээ тий. Ажлаа хийгээл хажуугаар нь сурч сураагүй байгаа гэдэгтэй тэрэлстэй хичээлдээ ингээл яг хуу тэгээд жоохон сурцсан хүн байх юм бол юмны аргыг олоод ажлаа хийгээд хажуугаар нь сургуулаа зохицуулаад бас явчих бас нэг бас боломжтой байдیں۔ Тий. Тэгтээ бас чанга тий. Тийм нэг ингээл гараал инээгээд яваад байхгүй тий. Тий. Яг хөө тэгээд зарим үед бол тэгээд шалгалтандаа бэлдэж ингээл ажиллаад хараад тэгээд шинжэнгөө суучин тэгээд маргааш өглөө унтахгүй 7-7-оос шалгалтандаа ороод тэгээд томоотой шалгалтаа дуслаа буцаад ажилдаа явлаа гээл нойргоо гэл 3-4 хоногор явсан үе бол байхын үед бол зөндөө байгаа тэгээд зөвлөхгүй тэрийг гэхдээ яг боломж бол байд юм уу. Аа. За зойлоо тэгвэл цаашаага асуулт явах уу. Ихтэй сургууль дэлгэцтэй сонгохдоо ямар хүчин зүйлийг харгалзан үзсэн бэ гэд хоёлаа энэ дээр түрүү ярилцсан мөлөө. Ярилцсан баха. Ер нь бол тэгээд нэг сайн судалгаагаа явуулаад ингээд юмнуудаа шалгаарай тий. Тэгээд TOEFL бол IELTS гэм хэдийн мэдлэгийн шаардлага хэлхэн биелүүлсэн бэ гэсэн шүү дээ. Тэр бол нэг яг шаардлагагүй гэсэн шүү дээ баг. Сүүлийн үед бол айгүй олон сургуулиуд шаардлага болгоцсон юм байна лээ. Яг тэгэхээр нөгөө өөрсдөө гэсэн нөгөө англи хэлний тийм нэг програмтай. Гэхдээ өөрсдөө тэгээс англи хэл заадаг тийм програм байхгүй л яг TOEFL бол хэрэг бол болтой. Тэр нь бол TOEFL өгсөн байхад бол илүүдэхгүй. Тэгээд дээрээс тэр аппликейшн бүгэлдэхэд хэрэгтэй гэж хэлчихэж байгаа. Хэрэгтэй аппликейшн бүгэлдэхэд гэхдээ тэрэн дээр яг бас бичсэн байдаг бах те TOEFL юм IELTS оноо шаардлагатай гэдэг те. Шаардлагагүй гэж. Гэхдээ ер нь бол хэрэгтэй л юм байна. Ер нь тэр чинь өөрөө тэр чинь ирээдүйд TOEFL яг сайн сураад те. Англи хэлээрээ сайн сурах ч англи хэлээ сайн сур те. TOEFL-ийн хэмжээнд те. Тэгээд TOEFL сайн өгсөн байхад бол нөгөө TOEFL хэрэггүй сургуульд очиж нөгөө өөрсдийнх нь нөгөө төвшин тогтоох шалгалтаа өгөхөд бол тэгэл бас яг TOEFL дээр асууж байгаатай адилхан юм асууж байгаа. TOEFL сайн өгсөн байхад бол тэгэл ер нь асууж. Аль сургуулийн шүмж одоо аль сургуулийн төвшин тогтоох шалгалтанд тэнцэж гэсэн үг шүү дээ те. Гэхдээ нөгөө юу зарим хүмүүс бол би TOEFL дээр одоо 100-аас дээш энэ гэдэг юм тиймэрхүү нэг оноо авсан байхад бол тэгэл тэтгэлэг энэ төр амархан олдно тиймэрхүү ойлголттой бол байт юм лээ. Тэр бол яг үндэ яг үнэн биш. TOEFL гэдэг чинь тэгэл англи хэлний нэг төвшин тогтоох шалгалт юм чинь тэгээд сургуулаасаа шалтгааллах л да. Тэгээд зарим сургуулиуд нь юу тэтгэлэг өгдөг. Гэхдээ сайн судалж ийж сайн олж ийж тиймэрхүү сургуультай олоод тэр сургуультай олоод apply-д нь тэгснээс бол за би ингээд TOEFL 100-120 авсан байх. Одоо болоод одоо ингээд бүх юм ингээд болцлоо гэсэн тийм бол биш юм байлээ. Тиймэрхүү ойлголттой хүмүүс бас айгүй их зөндөө байт юм байлээ. TOEFL өндөр одоо беста болчлоо дөө Америкт. Тийм. За одоо тэгэл ингээд сургуулиуд намайг булаацалтан да энэ чинь нэг тийм бол тийм ойлголттой бол хуучин байдагс гүйл юм бэл. Намайг бол булаацалтсан сургуулиуд байхгүй л байсан да. Тэгтээ бодоодсэн чинь TOEFL IELTS гэдэг чинь зүгээр л энэ чинь нэр англи хэлний төвшин тогтоох шалгалт юм байна шүү дээ. Тэгэхээр одоо энэ хүн манай одоо англи хэлээр манай сургуульд сурч чадахгүй юу гэдгийг л хараад шүү дээ. Тэрнээс нэг тэгээд пласталтаад явах хэрэгтэй ер нь. Хамгийн ихний л баг нэг үүдний нэг одоо дов байсан юм уу те босох шатлаас юм биш үү те ер нь манай сургуульд одоо бидний зааж байгаа юмыг яг сурч чадах хэмжээний хэлний төвшөнтэй л хүн байна да гэж үзэж ш. Тэрнээс нэг плацалтаад авъя гэх нэг шалтгаан бол биш үү те. За тэгэхээр зүгээр хуучин болоо тийм. Гэхдээ хуучин болоо SAT дээр бол яг дээр үдийг тэгдэг байсан юм шиг л SAT нэлээд сайн өндөр оноотой авцаахад бол сургуулаа жоохон булаацалтаа. SAT-нд гэхдээ яа одоо SAT чинь зөвхөн Америкт хамааралтай юу үстэй. Эсвэл одоо SAT гэдэг өөр улсаас авч болохгүй шүү дээ. Тэгээд SAT чинь зөвхөн Америкт л төгсөж байгаа 10 жилийн SAT-ийн шалгалт. Зөвхөн Америкт их сургуульд орох гэж байгаа юмнуудад өгөх ёстой шалгалтууд байдаг. Бакалаврын үеднүүдээ өгөх ёстой шалгалт. Ерөнхийдлийн шалгалт. Тийм, шууд 10 жилээс яаж apply хийж байгаа. Юу
Америкт их сургууль сонирхож ивэл тийм SAT-гээр яадаг байхгүй. Одоо ч л Монголоос хүүхд аплайж байгаа SAT гэж өгөхгүй зү. Өгж болно шүү дээ. Шууд юу бол 10 жилээс дээр курс руу орно гэдэг. Нөгөө нэг 11 дэх ангиас яах хүүхдүүд чинь тэгсэндээ SAT л өгөх юм биш үү те. SAT, TOEFL энэ өгөө тэгээд яана. Зарим нөгөө юунууд нь одоо Монгол сургуульд сурж байгаад дүнгийн жагсаалтаа ингээ орчуулуулаад явуулна шүү дээ сургуулиуд нь. Тэгээд сургуулиуд нь одоо Монголын дээр зааж байгаа хичээлүүдээ бас сайн бүрэн тийм ойлголт бол байхгүй шүү дээ. Ийм одоо түүх энэ төр ямар юу заадаг түүх энэ төр гэдэг. Яг тэгээд зөв төвшингийн нэг сургуулийн төвшингийн тогтоож чадахгүй тэрүүгээр нөгөө SAT-гээр тэд нэр ингээ шалгаад оюутнуудаа шууд нэгдүгээр курсээс авдаг байхгүй. Тэгээ эссе бичүүлээд математикаар нь аваад нэг нь юу гэлээ? Нөгөөх нь унших гэсэн үү? Уншин зохион бичлэг тэгээд тоо байдаг байна. Тэгээ иймэрхүү юмудаар аваад тэгэл оруулчихсан юм шүү дээ, тий. Тэгээд яг community college болохоор юм ахгүй мó SAT? SAT бол авдаггүй. Миний мэдхээр бол авахгүй байна. Зүгээр л баг онооч авахгүй юм биш үү, тий. Тэр community college-д юу харж аваад байна тэр хүнээс? Одоо сурах хүсэлт байна уу гэж бараг. Одоо тэгэхээр чи community college-ийн одоо ингээд аппликейшн бүглээ явуулж байгаа шүү дээ. Тэн дээр чинь бас адилхан их сургуульд орохдоо бүгддэг шиг л юмнууд байж байгаа шүү дээ. Дүнгийн жагсаалтын дээр бол явуулна л да. Тэгээд ерөнхийдөө эссе бичихөө. Нэг өөрөө нэг тайлбарласан эссе бас байд юм а. Гэхдээ одоо нэг university нэг их сургуулиуд шиг тэгэж тийм хамаг юм дээр тийм хамаг бүх юм тэрэн дээр нь төвлөрөхгүй юм байна тийм. Ер нь бол миний харснаар бол яг уу бас буруу байж магадгүй л да. Гэхдээ миний харснаар бол оюутан ирээд Америкт ирээд зүгээр нэг юу өөрөөх нь сургуулийн төлбөрийн төлж чадхаар нөө ихний 2 жилдээ тэрийн л бол айгүй хартай байлаа. Тэгснээс бол дүү энэ төр муу байлаа энэ төр гэхэд за энэ дээрээ одоо нөө юу тийм сурах одоо нэг дахин тийм юу боломж хайж байгаа хүмүүсүүд айгүй хэрдэг боллоо. Тэрийг яагаад өөрсдөө ингэж дээшлүүлэх вэ? За тиймэрхүү. За тэгээд хоёлооч одоо ингээд нөгөө хүүхдээ явуулаад бүрийн даваад ирсэн шүү дээ. Ирсэн. Бүр ингээд борцсон. За тэгээд ер нь Америкт за тэгээд төлбөрийн асуудлаа шийдэх хэрэгтэй юм байна. За төлбөрийн асуудлаа шийдэх үуч гэсэн ямар нэгэн байдлаар ингээд нэг юм дэрчих юм уу? За яг. Юм юмд ингээд орчих тий ингээд ямар нэгэн байдлаар сургуулаа харгалчих ч юм уу тий төлбөрөө ингээд дарахлаа яваад төгсчих ч юм уу боломжтой гэж үзээ л та тий. За ингээд төгслөө гэж бодъё. За 4 жил яваа. Тэгэд энэний одоо ирээдүйн ард тий ямар боломжууд хүлээж идэг вэ? Сургуулийн ард. Тэр хүүхд ингээд одоо чи ингээд 4 жил бүр хэдэн жил сая явлаа та сургуульдаа тий. Тэгээ яг хөө мэдээж одоо сайн муу гэж хоёр янз яваа штэ тий. Муу за нэг муудаа тим юм хүлээн. За нэг сайндаа тим юм хүлээн ч юм уу тий. Чамд ийм сонголтууд гарч ирнэ ч юм уу тий. Бүх юм авч байгаа ш нөгөө төлбөрөө төлөөл өстой ингээл яваад боломж бол ер нь бол сайгүй дөө тэгээд төгссөн байхад одоо тэгтээ хараад байхад сургууль төгсөөгүй хүмүүс ч нэлээ сайн яваал одоо сургуулаас авсан мэдлэг одоо ер нь мэдлэгээ яаж хэрхэн гэж ашиглах амьдралд тэрнээс нь л айгүй юм шалтгаалаад байгаа шиг миний харж байгаагаар одоо нэг сургуулийн төгсөөд нь ерөөсөө олигтой ажил олохгүй гээл бараг юу ч хийхгүй ингээ байгаа хүмүүс бол зөндөө байгаа. Сургуулаа төгсөөд бол мундаг ажилд ороод айгуу сайн ажил хийгээл мундаг ажилд компанид ороод ажил хийгээ гоё амьдарч байгаа хүмүүс зөндөө байгаа. Хэрхэн тэр мэдлэг одоо туршлага яаж энэ амьдрал дээр хэрэгжүүлж ин тэрнээс л их шалтгаалаад байгаа шиг юм тэгээд. Ер нь бол тэгээд Америкт сургууль төгслөө гэхэд заавал Америкт ажиллана гэсэн үг л шүү дээ. Тэгээд одоо нэгэнт Монголоос гараад Америкт ирсэн байхад өөр орнд руу явахд ингээд одоо нэгэн зориг гараад бас ирчихэж байгаа шүү дээ. Өөр газар ингээ өөр амьдраад үзлээ ингээ хэл мэрэгчлээ болчлоо. Том толголцож байгаа шүү дээ. Тийм, том толголцож байгаа шүү дээ. Яг подкастынхаа нэртэйгээ бас нэг уйлдуулаад тий. Том толголцож байгаа учраас. Тэгэл Америкт яг үлдмээр үл тийм Америкт компаниудаар мэрэгчлэрээ ажлын дээр хайгаад явж болно эсвэл том компаниудаар бол зөвхөн Америкт биш дэлхийд даяарлан салбарын төрт байдаг тэдэнд л аплайдаад бас яаж болдог. Америкт их сургууль төгссөн гэдэг янгууд бас хөөрхөн цаанаа нэр хүндээ байгаа шүү дээ. Тэгээд бас энэ хүн юм хийж чаддсан юм гээд интервью авах тийм боломж бол байгаа. Сургууль төгссөний тэгээд одоо ингээд сургууль төгссөний дараа 1 жил ажиллах
өгдөг лөө те. Тийм визээр Яг яхахлаараа энэ тухай ярьж өгч шүү дээ. тэр нь болохоор OPT гэдэг optional practical training. Тэр нь яа гэм бэ гэхээр одоо оюутны визтэй төгссөн хүмүүс бол мэрэгчлэрээ 1 жил ажиллах гэж эрх өгдөг. Тэр нь болохоор эхлээд бол оюутан байхдаа нөгөө юу сургууль дээр л ажиллах эрх байгаа шүү дээ. Тэр нь тэгээд 7 хоногийн 20 цаг одоо part time-аар ажиллаж байгаа. Төгссөн байхад бол нөгөө зэрэглэл авсан байхад жил эсвэл тийм шинжлэх ухааны талаар эсвэл инженерийн талаар бол 2 жил гэдэг байна. OPT гэдэг нэг мэрэгчлэрийн ажиллахын бололцоо гэдэг. Тэрүүгээр нэг компанид ороод ажиллаад яадсан байхад 2 жил ажиллаад өөрөө нөгөө байр сууриа ингээд олцсон байхад нэг компанид айгүй олон компаниуд визийн спонсорлоод оюутны визийн ажилчны виз болгоод энэ аваад үл тийм нөхцөл байдлууд айгүй их байдаг. Тийм. Гэхдээ яг OPT гэдгээр явал яг л оюутны визтэй л хэвээр байгаа шүү дээ. Тэгэхээр нэг хугацаанд босгоо тэгээд явах хэрэг гарнаас бол өөр сургуульд ороод нөгөө юугаа статус аваад үлдэх тийм хэрэгцээ байдаг. Өөр компанид ороод те. Эсвэл өөр сургуульд ороод дахиад үргэлжлүүлээд сурах юм ба шүү дээ. Тийм. Тэгээд одоо бакалавраа сурсан байхад дараа нь магистрийн хөөсөлтөнд тэр тийм. Тэгэхдээ 2 жилдээ ажиллаад юу хөрөмтлүүлж аваад те турсан урдлуулчаа дахиад магистртаа сурах ч гэсэн боломж үүсдэм шүү дээ те. Эсвэл үргэлжлүүлж ажилламаар байвал тэр олон компанидаа тэгээд нөгөө хөсөлтөд одоо визийн сольж өгөөд ажлын виз болгоод ажлын виз болоод өгөөс гэдэг нэг өсөлт гаргаад. Тэгэх юм бол бүр амар болчих юм байна те. Нэг тиймэрхүү боломжууд бай те. Эсвэл тэгэл заавал Америк гэснээс өөр газар очиад ажиллаад ячиж болно. Одоо тэгээ Америкт одоо ингээд төгсөөд энд ингээд ажил дээр гарч байгаа хүмүүсийн өдөөж мэрэгчлээс хамаарал цалингууд нь янз бүр байдаг бахал та те. Тэгвэл ингээд их сургууль төгсөөгүй хүмүүсийн цалингийн хоорондын зүгээр дундаж ингээд ажлуудын хоорондын ялгаа ер нь байдаг уу? Үзүүлэлтүүд ер нь чимэдхүү тэр тал дээр. За сүүлд харахад бол тэр тусмаа софтвер талдаа бол нэг ялгаа бас сүүлд байха болцсон юм. Зүг скил талыг нь айгүй хүмүүс одоо нөгөө boot camp энэ нөгөө код энэ бичиж сурж байгаа. Тэгэл тэд нар яг үндэ сурсан юмаа сайн хэрэгжүүлж чадчих. Тэр нэр boot camp гэж юу? Энэ тухай нэг ярьж байгаа. Boot camp гэдэг чинь тэгээд одоо сургуулаас гадна тэгээд коллеж биш, их сургууль биш. Биш. Тэд нар аль нь биш. Одоо юу гэдэг лээ? Секц юм уу да? Дугуулan, секс дугуулan. За. Тиймэрхүү л одоо нэг код одоо нэгсэнд одоо компьютер дээр код хэрхэн бичих вэ гэдэг л дугуулan секц юм байна тий. Гэхдээ тэд нар нүр агиух тэгж өгч аваад нэлээд сайн заадаг уусаа заах материалууд нь одоо яг үндэ хаасайг болчихлоо. Интернет энтрээр яхад бол үнгүй заадаг вебсайтууд болсон байгаа. Тэндээсээ суурсан тэгээ мэдлгүүдээ яаж хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдгээс нь шалтгаалаад компаниуд жишээлбэл юу яаж байгаа вэ? Цалингийн тодруулж байгаа. Одоо энэ байран дээр ийм цалинтай л тонготой ихэнх нь яг аль сургууль төгсөн гэж асуухгүй. Бид нэр энэ асууж байгаа асуултанд энэ интервьюнийхээ асуултанд хэр одоо бидний өгсөн энэ асуултуудыг хэр сайн хариулж чадчихээн. Энэ томьёо энтрийг яг хэрхэн ашиглаж чадчихээн гэдгээс нь шалтгаалж чадварыг хардаг. Хаан сурсныг харахгүй зүгээр яг юугаа яаж сайн хийж чадчихээн. Юмаа сайн хийж чадчихээн. Тэрнээс нь аюу цалингийн тогтоож байгаа. Софтвер одоо нөгөө тех талаас бол тех талаасаа тэрүүгээр айгуу их. Софтвер дээр тулгуурсан газар юм уу? Одоо boot camp ч ихэнх юунууд тийм одоо нөгөө хүмүүс одоо код бичгийг л одоо заадаг тийм boot camp-д айгуу их болцсон. Тэгээд boot camp гэдэг нь өөрөө яг ерөнхий ойлголт юм уу те? Одоо юм болгоныг заадаг тийм одоо тийм секц юм уу те? Янз тэгээд одоо нэг барилгачин, инженер ч юм уу тэмхүү хүмүүсийг bootcamp гэх юм уу? Google bootcamp гэдэг чинь одоо зүгээр л нэг тийм яг дугуулна л одоо тэр юу coding bootcamp гэж явж байгаа. Тэгэл өөр юмны bootcamp байдаг л ахalta. Bootcamp гэдэг нь одоо дугуулсан маягийн л болгочихж байгаа. Bootcamp гэдэг үг нь болохоор өөрөө тэр гаралт нь болохоор цэргүүд одоо нөгөө цэргийн бэлтгэлээ газар bootcamp гэдэг аахгүй юу? Карантин биш манайхаар карантин гэж баг орос үг үү те бас одоо ингээл бөөнөрөө ингээл хөдөөхөө майхантай гарахыг хэлдэг. Үг нь өөрөө тэндээсээ яг гаралттай. Гэхдээ тэгээд яг хуу цэрэгт бэлдээгүй бид код бичгээд та нарыг бэлдэж байгаа гэсэн. Тэгээд coding bootcamp гэдээ яатсан. Тэгээд тэндээсээ айгүйх олон хүмүүс мундаг байр суурь дээр очиод софтверийн ажил хийж байгаа хүмүүс бол зөндөө байдаг юм лээ. Тэр нэгэд одоо тэгэхээр bootcamp дээр зүгээр ямар ч мэрэгжлгүй те ямар ч ингээд статусгүй оюутан биш ч гэсэн хүн очиод сурчих юм шүү дээ те. Ер нь бол тийм болд юм байлээ. Яг хөө тэгээ bootcamp нэг юу шалгаруулж бас ингээд
Бас авах уу? Авд юм байлаа. Чамаг авахгүй энэ. Бас мэдхгүй нөө бас авахгүй нь шүү дээ. Хамаагүй авдаггүй юм шиг л нэг сурах нөгөө юм потенциал нь хэрэг энэ төр чигээр тэрийг нэг хардаг юм шиг л. Би бол яг өөрөө bootcamp явж байгааг бол. Тэгээ боломжтой хүмүүсийг хөгжүүлчих тийм байна те. Цаашаа хавар та. Тий. Тэгээ уудаг энэ дээрээс зарим bootcamp-ууд ч болохоор за чамаг ажилд орсны дараа л бид нэр өөрсдөө төлбөрийг чамаас авъя гэх нэг тийм гэрэн дээр хийжтэй. Тэгэхээр тэр хүнийг жоохон хөгжүүлж өгж байгаа мөнгөн дараа навыг гэдэм шүү дээ. Тэд нар нь бол тэгээд одоо их сургуулийн төртэй зэрэглэн төртэй визэн дээр бол баг виз спонсорлог тийм bootcamp-ууд байд юм баг байхгүй хаа. Оюутны визээр bootcamp болохгүй бах те. Яг хөө нэгэнт ирсэн байхад бол bootcamp сууж бол болно л доо. Тэгээ өөрийгөө хөгжүүлж болох юм те. Яг зүгээр хуваараа те. Тийм. Ерөөсөө их сургуульд ерөөсөө яваагүй 10 жилийн төгсөл нэг жоохон ажил хийж байгаа bootcamp нэг 6 сар явбал баг $120,000 цалинтай хүмүүс болоо ганц хоёр тань айгүй хүмүүс байдаг юм байл. Гэтэ өөрөө айгүй сайн одоо скил одоо компьютер дээр код бичих тал дээр мэдээж өөрийгөө хөгжүүлсэн л байгаа болохоос зүгээр таг 6 сар явбал амар гоц тэндээс таг мэдгүй юм орсноо гоцроод яваагүй шүү дээ тий. Тэр чинь бас нэг олон жилийн өөрийн суурьтай код бичдэг байж байгаад илүү сайн мэрэгжлийн болгож тий. Мэргэжлийн төвшөнд эсвэл шинэ мэдээлэл одоо шинэ одоо coding language сурж аваад тий. Тэгээд цаашаа гараад бүр өөрийгөө хөгжүүлэл явцсан биз дээ тий. Илүү үнэлэл тий. Яг л одоо нөгөө юу TOEFL сайн өгсөн байхад за ингээ болно доо гэж сургуулиуд одоо намайг булаацалцаа аавна гэдэг шиг би ингээ сургуулаа онц дүнтэй сурцаахад бол компаниуд одоо намайг булаацалж аавна гэсэн тийм л ойлголттой байгаад байгаа манай. Бас тийм байхгүй. Бас тийм биш л юм байлаа. Төгсөө гараад ирсэн ямар ч компани байхгүй байсан. Нийлэн сайн дүүн энтер сайн байсан гэсэн тэгээд ямар тийм туршлага энтер байхгүй бол интервью процессээс л бас шалтгаална л да. Ямар ч тийм дадлагын ажил хийгээгүй байхад бол ажилд орсон хүмүүс бол байгаа. Мундаг хүмүүс зөндөө байдаг. Гэхдээ дадлагын ажил хийсэн бол хамаагүй хэлбэрчүүлнэ бүх юм байл. Эсвэл зарим хүмүүс сургууль төгсөөгүй байхад бол мундаг ажил энэ хийж байгаа хүмүүс байдаг юм байна. Янз янз хүнээс л шалтгаалх юм. Тийм байна те. Вау. За ингээд хоёр бол явсаар байгаад ингээд бүр ажил дээр гаргачлаа шүү дээ. Сүлдээ бүр bootcamp member руу явуулах чинь үү яг чинь те. За тэгээд манай одоо тулгаагийн маань хувьд те. Одоо сургуулаа төгссөн байгаа. Тэгээ одоо яг юу хийж гэн? Ямар компанид хаана ажиллаж байна? Би бол яг software engineer төгссөн гэсэн тэгээд яг алтай нэг жоохон ярьсан шүү дээ. Дадлагын ажил энэ төр байгаагүй гэдэг. Мэргэжлэрээ одоохондоо ажилдаа ороогүй л байгаа. Гэхдээ ер нь бол одоо би New York Life гэдэг нэг тийм амнасны даатвал тэгээ нэг санхүүгийн тийм мэргэжилтнэр ажиллаж байгаа. Тэгээд манай компани болохоор өөрөөсөө нэлээд том компани. Хоёрд нь одоо 179 жилийн түүхтэй тийм даатгалын компани. 179 жил. Тэгэл ер нь хүмүүст мөнгөтэй хэрхэн яг зөв харьцах вэ гэж тиймэрхүү юм тэр заагаал тэгээ хүмүүст одоо даатгал амнасны даатгал хийж өгвөл одоо юу гэлээ үе дамжсан тийм баялаг хөрөнгө яаж байгуулах вэ гэдгийг тусалдаг ажил хийж байгаа гэх юм уу одоо санхүүгийн тийм. Тэгээ иншүрэнс ч өөрөө явж ирсэн гэж үе уламжлах хөрөнгө мөрөнгөтэй холбогдчихдаг те аягүй сайн. Энд одоо яаж холбогдоод байгаа л иншүрэнс нь хоёр ч өөрөө. Яг хамгийн хэлбэрээр бодоход бол юу штэ амнасны даатгал гэдэг чинь одоо би өөр дээр амнасны даатгал авсан л гэхэд би маргааш ингээд өгчлээ. Гэрийнхэн тэгээд мөнгө очно. Тийм ер нь бол хамгийн basic санаа нь бол тийм штэ. Тэгвэл одоо тэр мөнгөөрөө яг үе дамжаал очиж байгаа шүү дээ. Тэгээд тэр мөнгөөр өөрөө бичсэн хүүхд нэр хэлэхээр байна тий. Тэгээд тэрийг яаж хэрхэн сайн зөв ашиглах вэ гэдэг тэрийг бас тусалдаг. Тэндээсээ ахуулаад нөгөө үе дамжсан нөгөө хөрөнгө баялаг өсөд эхэлчихэж байгаа. Одоо хүмүүс зөндөл сонсох нөгөө he's from old money гэдэг нэг тийм үг байдаг та. Эмээ өгөөс нэрсэн мөнгө, тэдний нэрсэн мөнгө гэл. Тиймэрхүү. 90% бол амнасны даатгалаас ингээл дамжиж үе дамжиж крэслэл ингээл үлдээсэнтэй чамд ингээл мөнгө өв залгамжлаа гэлдэг. Тэр чинь амнасны даатгалаас л ирсэн байт. Ихэнх нь бол амнасны даатгалаас яг бас нэлээд өөрийнхөө бизнес энтрийг хөгжүүлээд тэр бизнесээс нь орж иж байгаа мөнгө тиймэрхүү гөлбөлүүд бол байдаг л да тийм. Гэхдээ ерөнхийдөө хамгийн түрүүнд гэж амнасны даатгалаас асаа хүмүүс. Хамгийн энгийндээ л юм биш үү? Хамгийн энгийндээ тийм. Тэгээд одоо би бол энэ ажилд орохоос өмнө яг үндэ
paycheck to paycheck гэж нэг цалин авлаа тэрийг өрлөө, нэг цалин авлаа тэрийг өрлөө. Яг мөнгөдөө буруу харцдаг байсан байлаа гэдгийг бас өөрөөсөө ойлгосон л доо. Тэгээд амнасны даатгалыг чинь өөр заавал яг өгснийхаа дараа нэг мөнгө нь гарч ирнэ гэсэн тийм ойлголттой байсан үгүй юм байлээ. Хөшөө зөндөө янз янзаар амьд байхдаа тэгэж мөнгө ингээ хөрөнгөлүүлээд ашиглах тийм болцоо олцонд байдаг л тэрийг бол сурсан. Хятадууд тэгэл байж чадсан шүү дээ. Тэр чинь юу гэж хэлдэг гэдэл тэр юу вэ? Одоо өөрөө одоо даатгалаа төлж байгаа буцаага мөнгө хэрэглэдэг чинь. Яг зарим life insurance-ууд нь одоо life insurance гэдэг чинь л одоо контракттэй тийм одоо зарим life insurance нэг контракт нөөрийн гэсэн юм үнцэнтэй болсон cash value-тэй болцдог. Тэндээс тэгээд амьд байх хугацаанд хоримтлуулсан мөнгөөсөө тэгээ аваа хэрэглээ буцаа төлж өөрийн гэсэн банк болчлоо гэсэн тийм утгатай бас ашиглаж өөрөө гэсэн одоо банкны хуримтлалт үүсгээд тэндээсээ өөрөө зээлээд ингээ хэрэглээд тэгээ бараг тэрийг мөнгөө бараг буцаага төлөхгүй байсан ч нэг асуудал биш те яг хөө тэр чи өөрөө хэрэглээл мөнгө төлөө сар болгон төлөөл явж байгаа юм чи те тэр бол айгу сонирхолтой концепт санаа бас бол байдаг юм байл. Хүн ер нь одоо ялангуяа ингээд Монгол одоо Монгол залуучуудын айгүй их трак барьж байна тий. Одоо амар ирсэж байгаа ажил хийж шít одоо барилгын ажил өндөр дээрээс ингээд хүмүүс юм байшингийн дээвэр мэвэр барилгын засвар тий юм унж бэртэж дээрээс нь юм унах машин тэрэгтэйг аваар бас л энэ тал дээр ер нь иншүрэнсийг бид нар яаж хэрэглүүл ингээд хамгийн гоё вэ гэдэг тэр чинь нэг хамгийн зөвлөгөө гэж хамгийн түрүүнд бол одоо юуны төлөө иншүрэнс авч байгаа гэдгээс л шалтгаална л да тий. Тэгээ яг тэрэндээ яг өөрөө яг сайн итгэж гэнэ үү. Эхлээд бол одоо хараад байхад хүмүүс амнасны даатгал life insurance-ыг зүгээр шууд баяжих, огцон баяжих нэг тийм аргаар нэг хэрэглэх гэж тийм бодолтой тэгэж нөл гэж байхгүй. Гэр бүлийнхаа одоо ирээдүй янз бүрийн болоо гэр бүлийнхаа ирээдүйг тэгэж хамгаалж яаж яана. Тийм утгаараа life insurance авах нь бол айгу хэрэгтэй юм шиг надад санагдсан. Одоо та бид хоёр ингээ ярьж байхад би маргааш байхгүй боллоо гэдэг янгууд би хаус авцсан бол тийм ээ. Хаусны төлбөр тэгээ нэгтэл гэрийнхэн тэгээд хаусаа зархаас өөр аргагүй болно тэгээ гэрэг болно энэ ч гэдэг юм уу. Тэрнээс нь сэрэмжлүүлсэн одоо гэрийнхэн одоо санхүүгийн ирээдүйг хамгаалсан утгаар л хамгийн энгийнээр бодож үзэхэд тэгж л хэрэгтэй гэж үзэж байна. Одоо жишээлбэл таны хэлснээр айгу амин дэрсэлтэй ажлууд бол манай монголчууд хийж байгаа. Одоо трак барьж гин барилга дээр ажиллаж байна. Хиний төлөө тэр ингэж өөрсдийнхөө эрүүл мэнд сайн одоо эрүүл мэндийг ингэж рисклж байгаа тийм гэр бүлүүдийн төлөө шүү дээ. Тийм шүү дээ. Одоо гэрт нь хүлээж байгаа жоох хүүхдүүд хайртай эхнэр хүүхдүүдийн төлөө тэгэж өөрийнхөө биеэ алж ядрааж ажил хийж байгаа шүү дээ. Гэхдээ тэгэл нэг өдөр ингээл байхгүй бол ингээ ядраад ингээ унаад өглөө гэхэд бол тэгэл байхгүй бол шээ хамаг тэр нөгөө золиос гаргасан юм байхгүй болоод гэрийнхэнд нь үлдээж байгаа баг ойлгохтой юм байхгүй гэдэг. Тэр нь сүлдө өөр болж бүр амар үрийн дарамттай байрныхаа ингээ төлж дуусаагүй ч юм уу те. Одоо хүн байхгүй боллоо ч гэхэд нөгөө өөр нь бол байгаа л энэ тэгээ дараа үеийн л очно гэдэг тиймэрхүү өнөөс ингэж сэргийлж тэгээ хамгаалсан утгаар ажиллавал амнасны даатгал гэдэг. Тэгээ бүр хэрэгтэй юм бэл. Тэгэхээр одоо тэр хүн техник нь шүү дээ. Одоо жишээлбэл нэг байрны зээлтэй эхнэр нөхөр ингээ Монгол гэр бүл байлаа гэж одоо тэд нар тэгээ зээл аваад одоо зээл гинэ амнасны даатгал авсан байжгаад одоо эр нөхөр нь ингээд одоо тэр гэрээ бүрэн даадаг байж байгаа. Ямар нэгэн эрсдэлд ороод байхгүй болчлаа гэж бодоход эхнэр нь нэгсэндээ тэр хаусныхаа төлбөрийг яаж төлөх вэ гэдэг амар том асуудал төр унаа шүү дээ. Тэрнийхээ оронд хамгийн чухал нь тэгээд юу шүү дээ. Одоо эр нөхөр гэр бүлийн гишүүн ингээ байхгүй болсон үед ингээд мөнгөнд санаа зовж исэн зүгээр ингээд өөртөө ингээд нөгөө одоо grief гэдэг одоо нэг хайртай хүн байхгүй болсон байхад тэр хайртай хүнийгээ одоо зөв ингээд яаж цааш нь явуулах вэ гэдэг талаар санаа зовох хэрэгтэй шүү дээ. Тэгэж одоо илүү тэгэж юу мөнгө зүг бодоод тэгэж стресстэх бол яг үндэ хэрэггүй л байхгүй юу. Тэг бүр одоо хэцүүлсэн гэсэн үг шүү дээ. Тэгэж стресс төрч одоо тэг бүр өөрт нь одоо ингээд өөрт нь одоо нөхрөө бодголт юм цаг хугацаа хэрэг болно шүү дээ. Хийжсэн одоо хажуунаас нь баахан тэгээ банкын дээр орж ирлээ нөгөө хаус авах гэжсэн хүмүүс тэгэл зовж ядж байгаа дээр нь одоо хурдхан лав гэж тий. Хямдхан хурдан авах гэж бодно шүү дээ. Тий. Зовж ядж байгаа дээр хажуунаас бас өөр хүмүүс орж ирээд яваад яваа. Мөнгөө нэхэд хэцүү юм байна. Тийм байна. Тий хөөе хэцүү байгаа ч. Одоо тэгэхээр яг хууч одоо ингээл боддоо шнэ дээр үеийн ингээл
бас хүмүүсийн Монголд ингээд бодоход ер нь нэг иймэрхүү маягаар эрсдэлд орсон гэр бүлүүд их байдаг те. Ингээд тиймэрхүү байж байгаа нөхөр нь ингээд янз бүрийн асуудалд ороод бизнесэнд тоглолтол тэгээд бүр байхгүй болоод дампуурал те. Бүр ингээд баларцсан те. Юу л энэ ажилд ороод бас айгүй олон хүмүүс зүгээр байж байгаа л энэс орсон хүмүүс айгүй тийм олон үзэгдлүүд бол байт юм лээ. Одоо аав нь шөнө гарлаа нэг тамхи татах гэж гарлаа тий. Тэгэл шатан дээр халтраад унчлаа. Хинч мэдгүй шүү дээ. Хизээ тийм юм. Хизээ тийм болсон тий. Тэрнээс хамгаалсан үеэр хэрэглэл бололт юм лээ. Эсвэл одоо бизнес эрхлэгч байлаа гэж бод тий. Та бид хоёр одоо ингээм хамтраад нэг бизнес нээлэх гэж бодоход. Би ингээ байхгүй болоод яхад бол танд л одоо бүр ачаал ирнэ шүү дээ. Тийм шүү дээ. Чи миний 50% орлогч хамт бизнес эрхлэгч маань. Тэгвэл гутаа миний энэ компанийн 50% нь одоо гэрийнхэнд очлоо шсэн. Одоо гэрийнх нь энэ бизнесийг ажилуулж мэдгүй тэгэл за би нөхрийнхэн тэр бизнесийнх нь зүгээр мөнгөний л авч идэх үү гэж гууд тэгээ танд бол 100% нэрх гэдэг. Бэлэн тэр гэрийнхэнд нөх мөнгө бол байхгүй шүү дээ. Тэгвэл гутаа хоёр бизнес хамтрагчид бол би энэ дээр анасны даатгалаа гутаа би байхгүй боллоо гэж бодоход танд миний одоо хоёлоо $100,000 ингээ хуваацсан байлаа гэж бодоход 50,000 тань дээр ирнэ. Тэгвэл тэр 50-аараа та миний гэрийнхэнд мөнгө нөгөөд одоо миний хувийг манай гэрийнхнээс худалдаж авч байгаа гэдэгтэй адилхан болол. Тиймэрхүү бас концепт. Тэгээд өөрөө ингээ 100 эрсдэлгүй бизнесээ аваад нөгөө нэг ар гэрийнхэнд нь ч гэсэн мөнгөний төлдөг ч юм уу те. Асуудалгүй бас ингээд тэр ямар сони иншүрэнсээ те. Тийм. Тэр компани хоёр бизнес эрхлэгч би нэгэл амнасны даатгал хийж байгаа юм биш үү тий. Хоёр хамтрагч хөрөнгө оруулагч. Нөгөө үлдсэн одоо таа тэнгуудаас үлдээ манай гэрийнхэнтэй тэгэж ерөөсө булаацалтын янз бүрийн болохгүй ингээ муудалцахгүйгээр ингээ салж энэ та бизнес ингээ аваад ингээ ажилуулаад үлдлээ манай гэрийнхэн миний хувийнх нь нөгөө мөнгөний авчлаа. Иншүрэнсээс авчиж чинь тий бүр тэгээ сайн ингээ ерөөсө муудалцахгүй энэ тэр эцээс муудалцахгүйгээр ингээд тийм байна. Алуултаж байгаа. Тэгээд ар гэрийнхэн ч гэсэн нэг гомдодойхон багт чинь яг л ингээл хааж байгаа тий. Ер нь нэг тиймэрхүү асуудал айгүйх муудалцдаг тий. Нэг ингэнгүүтэл би инглээ чидэглээ. Би аав чи аав сүлдээ нэгэн залилаад авчдаг ч юм уу тэгдэж шүү дээ тий. Үхснийх нь хөх болчдаг ч юм уу тий. Бараг тэгээд идэв үстэй. Одоо энэ даатгал гэдэг юмыг бол янз янзаар л ашиглаж болт юм билээ. Тэр нь бол айгуу сайн юм билээ. Бас сонь даатгалууд байна тий. Тэгэхээр манай ерөөхдөө залуучууд ингээд амь насны даатгал ингээд иймэрхүү даатгалуудыг сонирхож байгаа бол манай тулгаатай холбогдоод авах боломжтой тий байгаа шүү. Тэгээд илүү сайн мэдээллийг гол нь бол би бол хамгийн түрүүнд ингээд зорилго болоо гэд мэдээлэл хуваалцах л тийм зорилгоор одоохондоо бол ажиллаж байгаа гэснээс бол уулзсан хүн болондоо бай. За даатгал зарах хэрэгтэй зарах хэрэгтэй гэсэн тийм юугаар байр суурин дээр биш тий. Зүгээр л яг одоо хүмүүсийг зөв ойлголттой байгаасаа ингээд одоо мөнгөтэй яаж зөв харьцах вэ? Тиймэрхүү financial literacy гэж тарахын тийм байр суурьтай би одоохондоо ажиллаж байгаа. Энэ бол тийм байна. Гэхдээ яг ялангуяа энд байгаа залуучууд бол иймэрхүү насны талтай байх нь илүүдэггүй юм бэл. Яг одоо ингээ бодтоор чамайг хэлэхээр л би бодсон. Тэрнээс өмнө ерөөсө бодож байгаагүй байхгүй. Тэг ингээ харангуут бид нар ч одоо дандаа л эрсдэл дундуур л явж байгаа шүү дээ. Тэгэл ямар нэгэн эрсдэл бид нар хүлээхэд тэгэл тэрний ард ямар ч тэрний ард одоо өөрөө л хариуцлага хүлээгч нь байж байгаа шүү дээ. Тэг тэрний ядаж нэг даатгалтай байж ивэл тэрнээсээ ингээд зохицуулаач гэж сууж шүү дээ. Одоо тэгээд за бүр хамгийн хэлбэрээр бодлоо гэхэд би энд оюутан байх үедээ тэгээд яг энэ хавар бас л эрсдэлттэй газар олзондоо байгаа шүү дээ. Тэгэл нэг согтуугаар машин барьж байгаа хүн ирээл намайг мөргөд дайрчлаа. Тэгээд намайг энд болох юм уу яах юм аа гэрийнхэн буцаа энэ одоо биеийг Монгол руу буцаад авчин энэ төрх юм уу тэгэл бас үнгүй биш шүү дээ. Бас л төлбөр ингээл дээрээс нь нэмэгдээл явчихж байгаа. Тиймэрхүү юмыг ингээд даатгах энэ төр бас хэрэг болд юм уу гэл. Бас хэрэгтэй л юм шиг надад санагдсан. За тэгтээ тэр тэгээд яах. Шал өөр юм яриад явчлаа байлаа. Тийм байна. Тэгээ бас энэ даатгалын компаниуд ч аягүй их хүлэгдэх гэж оролдож моролддог. Байт юм байли тийм. Тиймэрхүү нэг сонь түүх байна хоёр хүлэгдэх гэж оролдож байсан даатгал. Одоо манай компанид бол байхгүй. Тэгтээ нэг надтай хамт ажилладаг хүн үеэл дээр очсон гин. За. Үеэл нь тэгсэн чинь үгүй манайх нэг өөр манай гэрийнхэн өөр компаниас амнасны даатгал байгаа гэж хэлсэн байл да. За окей гэд. Тэгсэн чинь аав нь нас орсон одоо надтай хамт ажилладаг хүний нөгөө үеэлийнх нь аав нь шүү дээ тий. Нас орсон. 3-4 сар ингээл тэр цаана өөрсдийнх нь даатгалын компанитай мөнгөний авах гал алзаал байна гэж байгаа байхгүй. Тэгсэн яасан бэ гэж байгаа машины аваараар өгсөн болохоор наа чи санамсаргүй өгсөн болохоор бид нар мөнгөний өгөхгүй энэ гэж тийм мөнгөний өгдөггүй тийм заарсан компаниуд бол байдаг юм байна.
Хөгснийх нь юу нас орсныхан дараа тэгэл гэрийнхэнтэй ингээд мөнгөний булаацалтаа. Тэгээ машиных нослоор баг өгсөн болохоор баг өөрөө яачлаа гэд үтцсэн шүү дээ. Яг хөө тиймэрхүү компаниуд бол айгүй их байдаг. Тэгээд зөв сайн судалгаагаа хийж байгааг зөв компанитай л тэгэж ажиллахгүй бол сүүлдээ тийм шүү дээ. холигдуулсан л юу хэрэг бол олон жилийн түүхтэй компаниар сонгох нь бас их зөв юм байл шүү дээ, тий. Ялангуяа даатгал тий бүр чанар шүү дээ, тий. Одоо арай нэг жоохон сарын төлбөр арай жоохон өндөр гарлаа гэж бодоход тэгээд яагаад ингэж өндөр гард юм бэ гэхээр бас чанарын хувьд ялгаа бол байгаа шүү дээ. Тийм байна. Үйлчлэгээний чанар энэ төр гэл. Тийм байна. Тиймэрхүү. За бит хоёр бол ингээд нэлээ ярьчлаа. Бүх мэдээлэл ингээ хүргэчлээ. Тэгээд тулгаадаа маш их баярлаа. Тэгээд подкастынхаа сүүлийн хормыг чамд үлдээ. Тэгээд чи өөрөө гоё яатин те хийж байгаа. Өөрийгөө рекламдаад том толгой. Тий үзэж байгаа хүмүүстээ одоо хэлэх үг байвал те дүүнэртэй мэдгүй чи өөрөө л одоо нэг ягаад яг хоо тэгээд нэгэнт ирсэн байхад бол арга олдно гэж нэг тийм л бодолтой амьдэрдэг байсан. Тэгээд яг нэг бодлын үнэн л дээ те. Зөв ингээд төлөвлөгөө гэж санаа ингээд одоо төлөвлөгөө гаргацсан байхад бол бас хэрэгтэй юм байлээ гэдэг. Гэхдээ боломж олно юмыг бол болгоно л гэж болгоно шүү дээ. Болохгүй баха гэж юм болгоно гэж байхгүй тэгээд. Сонсож байгаа хүмүүстэй төлөвлөсөн ингээд зорьсон тийм мөрөөдөл байгаа бол тэгээд болгоно л гэсэн тийм одоо сэтгэлээтэй байж ижил юм болгоно шүү дээ. Тэгэхээр чаднаа л чадъя шүү л гэж хэлээ та. Одоо уриалъя да. Окей. Тэгээд тийш үү өөрөө итгээд тий өөрөө яг тэр болон бүтэн гэдэгтээ өөрөө итгээд тэрнийхээ араас хамгийн гол нь зүгээр итгэж суух биш. Яг бодиттой боломж юм зөв юм хөөцөлтөөд сайн ингээ манад сая тулгаа бол ингээ бүр хангалттай их бүр ингээд хамгийн анхны Google-ээс хайгаад энэ Америкт ирээд төгсөл ингээ мэдээллийг өгсөн баха гэж бодож чинь тий. Гэхдээ яг бас дундуур нь бол зөндөл байгаа тийм процессууд байгаа. Сайн ингээ хүмүүстэй ингээд холбоос үүсгэж тэгээ сайн асууж хүн болгон л одоо ингээд өөр ингэсэн юу зөвлөгөө эхлэх баг л та гэсэн өөр ингэсэн туршлага байгаа штэ. Тэгэл хүн болгон бол туршлагаас хуваалцахад бол айгүй бэлэн дуртай байдаг. Хүмүүстэй сайн холбоостой байж байгаа. Хүмүүстэй сайн асуугаар л гэж хэлэх юм. Тий. Тэгээ тулгаагийн хувьд бол яг өөрөө яваад өөрөө хөөцөлтөөд өөрөө энд сураад тэгээд яг энд бас өөрөө гадаад оюутны яг үйлчлэгээ үзүүлдэг одоо сургуулийнхаа тэр оффист нь ажиллаад тэгсэн учраас өнөөдөр ингээд яг тэр анханаас нь ахуулаад сая төгсөх бүх процессыг өөрийнхөө туршлаган дээр үндэслээд мэддэг юм дээр үндэслээд ярьж байгаа шүү тий. Тэрнээс ингээд зүгээр зохиогоод 100% шүү гэдэг гэж байгаа ч юм уу эсвэл яг үнэн шүү гэж яриаггүй тий. Яг миний туршлагаас бол миний өнцгөөс юм байсан. Хүн болгоны туршлага бол өөр тий. Тэгээд дээрэс нь мэдээж яг ингээд та нарт зөв хангалттай заалаа шүү. Яаж яваад яахыг хийн хүртэл баг ингээд заачлаа. Тэгээд илүү сайн дэлгэрэнгүй хэрэг асуумаар байвал магадгүй мессеж асууж болноо. Тэ манай подкаст руу ч юм уу тулгаараа ч юм уу бичиж асуугаарай. Тэгээд бидэд ямар ч гэсэн энэ хүрээд подкаст өндөрлөе гэж бодож байна. Тэгээд тулгаатаа хүрэлцэн ирсэн маш их баярлалаа. За баярлалаа. Тэгээ энэ бас өөрийнхөө амьдралынхаа тэ сайхан туршлага бүх юм ингээд бусдад дэлгэрэнгүй сайхан хуваалцаад ирээдүйд ирэх хүүхдүүдтэй залуучуудад ингээд зам нээж байгаа тэ чи өөрийнхөө явсан замаа нээж үзүүлж ин гэсэн үг шүү дээ. Тэгээд ингэж яагаад маш их баярлалаа. Тэгээд яг өөрийн тэн мөрөөр ингээ олон залуучууд наашаа ирээд яг ингээд тулгаах хэлжсэн үгээр явсаар байгаа би сургуулаа төгссөн шүү гэдэг те. Тэгээд тийм залуучууд бас байх ч юм билүү мэдэхгүй. Тэгэхээр тийм байгаасаа гэж хүсэж байна. Тэг манай залуучууд анханасаа бодолтой байгаарай. Тэ одоо энэ амьдралын хамгийн чухал үедээ сургуульд орно гэдэг ч гэсэн маш зөв сонголт ингээд хийхгүй бол цаг хугацаа маш их тэрний ард үр дагавар хүлээж байгаа шүү те. Тэгэхээр анханасаа бодолтой байгаарай. Хүүхдүүдээ дүүнэрээ найзуудаа за тэгээд тулгаадаа маш их баярлалаа. Хүрэлцээрсэнтэй хоёулаа хамтдаа иш харж агаад том толгой гэж хэлээд подкастаа дуусгахаа. За 1 2 3 том толгой. За баярлалаа. Энэ удаагийн дугаарт манай тулгаа дүүмэн оролцлоо. Тэгээд дараагийн дугаараараа уулзцгаая. Баяртай. За баяртай. Nice.